Надруугаан тусгаач цэжимийн түрэх зүрхний минь зөвхөлтийг сонсож үгээр чимээ намайг татаач торхон цамцыг хөлөргөн бүчимийн чи хараач чиний хатаас чин оригоо би ханаа чивчмээ вишний саран гэрэлээ сонны туян чамайга би харалаа бибинээс сэжэрлийг амталаа хайртай шүү чамдан хайрлаа шүү чамайгаан мөнгөн шөнийн зүдэндээ намайгаа тэрэж холдохгүй би чинь орхихгүй харин оттой шөнийн зүдэндээ намайгаа тэрэж чиний хатаас чин оригоо би ханаа чивчмээ вишний саран гэрэлээ сонны туян чамайга би харалаа бибинээс сэжэрлийг амталаа Хүсэчи надад хилээч хичнээн ядамхан харцын надасаа ол мэдрэж өөртөө чимээ намайг татаач шөнийн үнсэлтийг минь өглөө болгон санаач чиний хатаас чин оригоо би ханаа чивчмээ вишний саран гэрэлээ сонны туян чамайга би харалаа бибинээс сэжэрлийг амталаа хайртай шүү чамдан хайрлаа шүү чамайгаан мөнгөн шөнийн зүдэндээ намайгаа тэрэж холдохгүй би чинь орхихгүй харин оттой шөнийн зүдэндээ намайгаа тэрэж чиний хатаас чин оригоо би ханаа чивчмээ вишний саран гэрэлээ сонны туян чамайга би харалаа бибинээс сэжэрлийг амталаа Маш их баярлалаа. Уртцааны уламж нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн дор чанд. За зочин суудалд нь урьжээ. За араар нь бүсгүй юм болохоор ингээ араар нь явж байгаа урдуур нь орж шээ. Тэгэхээр одоо цогтойр ах маань одоо босох нэ. Таны урдуур. Манай нэвтрүүлгийн бүх хэрэгтэй зочдыг босгочлаа. За маш их баярлалаа. Уртцааны уламж нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ өрхөд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн дугаарт манд бол мэдээж цаг үеийн гайхалтай уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Мөн дээрэс нь бас нэг эрхэм хүн маань өнөөдөр нэвтрүүлгийн хамтран хөтлөгчөөр одоо цогтойр ах маань ажиллах гэж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрэнд нь. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 150 жилийн түүхтэй Самигвэр, Калпис, Крафт Кола бүгдээрээ сайхан гоё хундгаа тулгаад нэвтрүүлгийн гоё жаргалтайгаар эхлүүлээд өгөх үү. За би За бүгдээрэнд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Улаанбаатар хот маань хөгжиж уртцаагаа минь үе үед байгээ гэж байгаа шүү дээ. Уртцааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт шог зураач гал од. Зохиолч шог зураач амар сайхан. Жүжигчин алдар. Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин дор чанд. Жүжигчин одон чимэг. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач цогтойр нар оролцож байна. За хамгийн ихнийхээ яриаг би шууд шог зураач. За амар сайхан ахаас эхлэе ярэ гэж бодлоо. За сүүлийн уран бүтээл ариун өндөрөө саяхан бас шог зураачдын холбооноос маш сайхан үзэсгэлэн дэлгэгдээд дуслаа штэ тийм ээ. За манай шогч бир гээд шог зураачтай холбоо байгуулагдаад нэг 5-6 жил болж байгаа юм. Тэгээд энэ холбоо маань байгуулагдсан биш юм. Шог зураачид итгэвчээд уран бүтээл хийгээд жил болгон 2 үзэсгэлэн, жилд заримдаа 3 үзэсгэлэн төр гаргадаг болчиход байгаа. Сая тэгээд 4 сарын 1-нд
бид нар хамтарсан үзэсгэлэнгээ хийчихэд байж байна. Сүүлийн үед одоо манай тоншил сэтгүүлийн орон зайг энэ хошин шогийн продакшнууд нэлээ эзэрхийлэх хянцтай байсан. Одоо харин тэгээд эргээд шог зураг маань сэргэж байна. Тоншил сэтгүүлээ бид нар онлайн хэлбэрээр Facebook-т амжсан групп болгоод нийгээд ажиллаулаад эхэллээ. Уран бүтээлчд маань тэнд шог өгүүлбэрүүд, шог зургууд, одоо энэго нутгийн шог энэ төр гэдэг янз бүрийн жанртай шүү дээ. Тэрийг нийтлээд эхэлж байна. Тэнд манай гал одоо юу хийж байна та? Их л ажилдаа суугаад байгаа шүү. Шууд зураад эхэлчихэж байгаа юм хүмүүсийг. Оо. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ таны одоо зургийн юм дээр үлтгэн шүү дээ. Зураг зуруулсан шүү дээ. Бүгдээрээ зурлаа. Гой мой зураарай. Би нэг хамаарлахгүй хоёр өнөө бас нэг гэлс юу танилцуулах. Ер нь хамаарлахгүй гэж одоо ингээд харахад ер нь бүгд л одоо манай багийн гишүүн байж гэн, манай хоёр шог зураач байж гэн. За одноо болоод манай энэ юу дууч эмэгтэйчүүд удахгүй хамаарлалтай болох үлгүүд ийм иж уусны дараа тэгээд. Тийш дээ. За тэгээд манай ам сайхныг түрүүн бас шог зураач гэж шог зураачаас гадна шог зохиолч, сэтгүүлч одоо сэтгүүл зүйн дээд курс одоо хэвлийн хүрээлэнд багшилж исэн багш хүн энэ үний шаа одоо маш олон мундаг сэтгүүлчд би бас кино зохиолч гэж хийж болно. Одоо та бүхний сайн мэдих одоо тусгай салаа, хэцүү анги нөгөөдөг чинь нөгөө буруу хэрэгэлтэй юу лээ? Тий, улаан эрг. Тэгээ улаан эрг гэдэг маш олон огцом мэргэлт одоо үзэгчдийн сонирхлыг татсан хий тулсан олон кинонуудын зохиолыг бичсэн ийм зохиолч хүн. Гавж Донорвын сумлаа бод. Аавч нартын дайсан биш шүү дээ. Аграм чойдгийн сүрэн бод. Би ямар ч даалгавар биелүүлэхэд билээ. Гавж хордын дугар бод. Чи яах гэж тэр Медагмагийн худал үгийг сүндэрт очиж шилжиж байгаа юм бэ? Гавж насангийн амгалан бод. Санжаалт. Амархан морилж явна уу та? Сүүлийн үед одоо биограф гэж ярьдаг намтар бичлэгээр дагнаад одоо Nepco компанитай хамтраад самбууга одоо дээд шүүхийн дарга байсан Дэмбэрэл Цэрэнгаа хөгжмийн зохиолч Шарууга тэгээд манай Сумьявазар Шорогийн ээж одоо юу гэдгийг ингээ маш олон алдар хүндтэй хүмүүсийн одоо намтар номыг бичсэн. Одоо тун удахгүй бас шинэ ном нь гарах гээд хэвлэж явж байгаа. Гэх мэт юм. Одоо нэг Вандамын тоглосон кино байдаг шүү дээ. Универсалын салдаад тэгээд яг тэрэн шиг төрлөөрөө явъяастай. Хэцүү ангийг гарч яхад одоо хүмүүс сайн мэддэг байхаа. Ерөөсөө чив чимэг болчдөг байсан шүү дээ. Одоо жишээлбэл нэг аймаг сум жижиг багч гэсэн ерөөсөө тэр кино гарлаа. Хүн болгон байхгүй амт хүртэл дуурхай болчдөг л байсан да амраах минь. Тий, яг тэр хэцүү анги гарч явах үеэр нэг 40 хэдгээр анги дээр явж явах үеэр нь их хэтэд сумд очсон байхгүй юу. Тэгээ манай нэг уул хуурхын компани найз дагуулад очсон. Тэгээ байгаль орчны байцаагч нь тэгжсэн байхгүй. Ингээ манай сумд хэцүү анги гарахлаар нохоо хүртэл чимээг болчтой. За битгий худлаа яриад тэгэл эхлээл бид нар чи нөгөө хэтрүүлж ийн гэж бодохгүй. Тэгсэн чи яасан гэсэн чи за хар гэдгсэн чи нэрэ хүмүүс ингээ хөлөхөө байцхлаар нохоо чимээг болчтой юм байна л да. Тэгээд тэгжсэн. Сайн байцгаана уу? За сууцгаа. За хүүхдүүдээ танай ангийг дааж явж байгаа багштайгаа танилцсан. Багш Сүнжид. Сүнжид багш танай ангид уран зохиол Монгол хэлний хичээл давхар заана. За багш танд амжилт хүсье. За баярлалаа. Бас нэг одоо тусгай салаа кинотой холбоотой гэдгсэн чинь Увс аймгийн засаг даргын тамгын газрын өглөө ингээд хурал болохгүй. Засаг дарга нь ингээд ганцаараа ороод ирсэн сууж байгаа тий. Тэгсэн чинь нөгөө засаг даргын зөвлөлийн гишүүд нь байдгүй гэнэ. Гэхдээ энэ юу болчиход байна гэдгсэн чинь киноныхоо давталтыг үзэж байгаа. Тэгсэн өө нэрэ тийштэй гэснээр засаг дарга нь гүйснээ артлахын өрөөр давхад орсон гэж. Киногоо үзгээ. Тийм болоод хэцүү ингээд энэ хоёр кино нэг хэсэг бол нөгөө одоо Монгол эфирчин нэг юм гадны контентын нэг юм одоо төрлөخت автцсан байлаа ш давлгаанд цунамид. Тэгээ энээс бас аварч эргээд одоо энээс хойш одоо булган сүлтэй байгаад одоо маш олон монгол сериалууд гарлаа ш хүмүүс өөрсдөө монгол сериалуудаа үздэг болсон. Тэрийг бас ихлүүлсэн гэж хэлж байна. За
За тэгээд ер нь олон шин жүжигчид шин дүр төрхүүдийг гаргаж ирсэн. Яг зөв тий. Бас мондөг юм оруулдаг. За нөгөө талаасаа кино урлагийн бас нөгөө үзэгчдэд нөлөөллийг бас гайхалтайгаар үзүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо юу Батлан хамгаалах яамнаас эдгээр чи очиж бүр одоо тэргүүний ажилд нэмдэг авлаа шүү дээ. Одоо тэрэндээ гардуулахтаа юу гэж хэлжсэн гэхээр урд нь бол одоо цэрэг татлах гэж одоо өчнөө сурчлагаа болоод эх орон жүзэлгээл ингээл яваад байсан чинь зүгээр л нэг олон ангид кино хийгээл тэр жилийн цэрэг татлага энэ чинь бүр өстой битүү болоод ялангуяа тэр одоо юу тусгай салаа гэдэг киног авсан тэр ангид орох хүсэлтэй маш олон залуучууд гараад ирсэн гэдэг чинь. Ийм хүмүүс чинь нөгөө закадр ингээд нөгөө дандаа наратор шиг ингээд ард нь байж байдаг болохоор ингээд хүмүүс сайн таньдаг бидний. Аливаа нэгсэн харагдав. Одоо энэ хүнийг өгдөр яаж тайз дэлгэцлүү гарах вэ гэдэг дээр бас юм. Ингээ энэний дараа багийн хурал хийе. Тий одоо шинэ канон дээр ямар дүр байна тий. Дараагийн ажил ингээ гараад ирлээ шүү дээ амраах. Хэцүү ангид би тоглосон байдаг шүү дээ. Анги руу ингээл ороод ирдэг байхгүй. Та нэг ингээд юу гэсэхт нэг багшуудад ороод ирээч гээл амар юуны ноутбукны цүнх энэ төр байрал зү амар орж ирдэг байхгүй. Тэгсэн чинь тэрнээс юу н орж ирсэн байсан гэж цүнх нь орж ирээл хөл нь орж ирээл. Айвгандаа л үг. Тэгээд сайн байна уу гэдэг үг нь ороод хүүхдүүд сайн багшаа сайн байна уу гэдэг нь ороод тэгээд өнгөрцөн яа. Энэ мундаг зохиолч. Яг болоодоо явуулсан уу? Гоо чи үг тамаар саднаа дуудаад за одоо миний тоглосон кино би гарнаа гэсэн чинь зүгээр гараад. За одоо ч юм ихчээр сайн сайхан сүүлийн үеийн уран бүтээл ажил ихтэй бас байц сураг их вэ шүү. Их байгаа. Тусгаар тогтнол уран сайхны киноны яг Магсар хатны дүр дээр ажилласнаас хойш өөрөө яг бие дагаад тайзны уран бүтээл рүү орсон байна. Тайзны уран бүтээлийг өөрөө продюсерлаад өөрөө гол дүртэн тоглоод ингээд бүх бие даасан Донов фильмийн 2 дахь уран бүтээл рүү ороод одоо 4 сарын 12-нд нээлттэй их гээд намайг дагуулад яваач гээд жүжиг нээлттэй их гээд байж ин да. 4-р сарын 12-ноос өдөр бүр соёлын төвөргөнд намайг дагуулад яваач драмын жүжиг. Сонин хүмүүсийг цуглуулсан байгаа. Жишээлбэл ингэ байж байна. Алдраа энэ жүжиг дээр яг ямар дүр дээр? Би нэг болж итгэхгүй залуугийн дүр байгаа. Яа хамгийн гол нь одоо яг энэ жүжиг дээр ажиллаж байгаа онцлог нь гэх юм бол яг Оросоос одоо найруулагч ирсэн байгаа. Орос найруулагч ирсэн байгаа. Тийм Катя Шихова гэдэг одоо Орос найруулагч бүр яг орсоор ярьж тэг биднэрт одоо яг бүх тавилтуудыг яг айгуу гоё Орос тавилтаар ингээд тавьж байгаа. Бид нар чи бүгдээрээ манай одоо одноо чи цэвэр Орос болсон шүү дээ. Да гэдэг. Бисё. Тэгээд тийм үү? Би Орос хэлэх юм бол тайзан дээр жүжиг үзэж байхад хаяа Орос хэлэх юм бол битгий гайхаар үзэж дээ. Манай алдарч өөрөө суур Орос шүү дээ. 10 жилийн Орос шүү дээ. Тий, Оросод төгсөн учраас тэгээ ер нь бол айгу бас нэг юм нь жоохон төвөгтэй нь орсоор яриад бид нар шууд ойлгохгүй юу гэж байна. Тэгээд тэгвэл зөрүүлээд дараад яг тэр эмоцороо тэр орчуулагч ярьж өгөөд бид нар гэж ойлгоод дахиад ингүүл яаж иргээд дахиад давтамжтай ингээд дамжлагтай явахаар жоохон хугацаа алдаж сунгаж байна. Тийм манай жүжигч бол одоо Амраа эгч маань бас тоглож байгаа. Амраа эгч маань бас Орос хэлтэй. Тийм штэ тийм. Тэгээ Амраа эгч маань орсоор яриад одоо манай нөгөө найруулагч бас ерөөсөө манай Орос найруулагч маань орсоор тэгэл ярингууд бид гурав чинь энэ тэндээс ингээл даш сурмаа бас манай даш сурмаа чинь вигийг төгссөн багхгүй юу? Бас яг жүжигчний ангийг төгссөн, найруулагчийн ангийг төгссөн. Ингээ 3 орос хэлтэй хүн байхад л барахгүй байгаа юм чинь яалчгүй үнхээр барахгүй. Гурван талаас ойр байгаа нь орчуулаарай. Тий, ойр байгаа нь орчуулаарай. Зарим нь ядраад байгаа юм чинь хажуугаар нь дүрээ бодох те. Хажуугаар нь дүрээ бодоод нөгөө монголоор ярих гэдэг энэчнээс орсоор яриад ингээд таг ингээд дотор тархин дотор чи ингээд айгүй ачаалал байлдан болоод байгаа юм чинь. Цацаанаа манай найруулагч нөгөө шууд нөгөө хамаг одоо нүүрний хувирлал нь яг ил байж хэдэг. Жохон болохгүй
гэдэг бүгд бид за болох байх. За болох. Яа чи балтгүй орсон хариулагч зүгээр. Яна хувцаа гараа явуулчихгүй гэж. Тэнгууд хаашаа явуул гэжтэй үсрээд буудлын руугаа л явуулсан. За Тибет гэдэг. Алдгаатай гэж. Тий, тэгээд айгүй анхтайгаа яг юм уран бүтээлч байгаа юунд яг юм орос найруулагчтай ажиллана гэдэг өөрөө бол яг тийм бас маш алдартай зохиол бариад авсан. Володины 5 үж зохиолыг барьж авсан. Тэгээд тэрүүгээрээ яг ингээд тэр зохиолоос сэдвлээд намайг дагуулад яваач гэж зохиол. Энэ нь болохоор яг энэ зохиолоороо хийгдсэн жижиг нодлон 3 сард Бродвей тоглогдсон. Тэгээ энэ бол Оросын маш алдартай зохиол. Тэгэнгүүтээ манай найруулагч хэлсэн чинь нэрэл яг ингээд нэг дүрч баг хайртай хайрын тухай өгүүлдэггүй хэрнээ бүгд хайрыг тоглож байгаа нь онцлогтой гэж. Хайрыг хүсэж байгаа тэр дүрүүд нь тийм онцлогтой. Гэхдээ манай нөгөө жүжигийн жанр болохоор зүгээр л цэвэр драма. Зүгээр real драма. Тэгээ яг ийшээгээ одоо ингээл пост драма эсвэл ямар тийм юм ингээл физикал гэл айгүй олон төрөл рүү яваад одоо ингээдсэн. Тэгээ би дотроо ингээд зүгээр л драма, амьдралын зүгээр драма ингээд дугармаар, тогломоор, тайзны уран бүтээлтэй хайртай болохоор чинь тэгээд тайзандаа хайртай ингээд өөрөө яг би дааж яг энэ зохиолыг барьж байгаа гэж 2 жил хавдарж байгаа л зүтгэж байна да. Ваа тий. одноо маань яг энэ жүжигийг барьж авсанд бол айгүй баяртай байгаад байдیں۔ Ягаад гэвэл одоогийн нийгэм ямар байгаа вэ те? Хоорондоо хүмүүс хоорондын харьцаа те бие биенийгээ үнэлэмж гэдэг ч юм уу те. Одоо ялангуяа хосууд гэдэг ч юм уу те. Эсвэл одоо найз нөхөд гэдэг ч юм уу. Ер нь ингээ хувь хүн талаасаа ер нь энэ жүжигийг үзээд бол дотроо дандаа өөрөөстэйгоо ер нь юу вэ? Би чинь ер нь хэн блэ? Би чинь ямар хүн блэ гэдэг заавалжгүй тийм нэг бодол одоо тархинд нь ингээд орж ирэхээр тийм айгүй гой сонирхолтой надад санагцсан анхудаа уншихад бүр ингээд хүүх ийм жүжиг бас байдığım уу гэж бас ингээд бодож байгаа юм чинь. Тэгээ яг энэ жүжиг ингээд одоо ингээд тоглох гээд одоо 4 сарын 12-наас соёлын төвөргөнөөс дээр тоглох гээд ингээд бэлэн болоод ингээд байж гин. Одоо энийг тараад шууд очоод тий шууд тоглолтонд тийш тий. Тэгээ дүр мөрдөө орох ингээд сахар махлаа ургуул үзүүлдэж байхгүй. Одоо чи өснөө битүүрээ за. Шоо өнгөсөн энэ дотор чинь юу хүсэж байгаа юм бэ? Энэ амьдралын юмд чинь заавал ийм байх хэрэгтэй юм уу? Эсвэл ингээд байхгүй байх хэрэгтэй ч юм уу гэдэг шиг. Зүгээр л сайхан драма л тоглоё л доо. Тэгээд сая яа гарч ирсэн биш харин зураачдад их тийм нөгөө зураачдыг эхлээд айлгсан шүү дээ. Энэ ажлыг байхгүй болгочих юм биш байгаа даа. Илүү зурчих юм биш байгаа даа. Харин тэгсэн чи юу вэ? Тэр чинь нөгөө одоо тэр яг шог зураг дээр л гэлдэг чи яг жинхэнэ хүний олон инээд байгаа шүү дээ. Ёжтой инээд, тийм доогорсон инээд, эсвэл бүр ингээд ууралсан инээд тэр бүх юмнууд байдаг шүү дээ. Тэрийг хизээч гаргах чадахгүй дандаа худлаа юм гаргадаг байхгүй. Ямар ч гоё даалгавар өгөөд нэмэр байхгүй. Тийм. Тэрүүнтэй адилхан одоо нөгөө нэг бас жүжигчдийг ажилгүй болгоно л гэдээсэн шүү дээ. Нэг баахан аяар бүтээсэн хиймэл кино тэгэхээр үнэхээр ингээд нэг л хиймэлтэй биш. Ерөөсөө хүн биш. Зүрхсэтгэл яг амьдлаг юм гэж зааж байгаа байхгүй тий. Тийм. Яахаар байхгүй хүнд нэг тийм энэ зүрх гэж чинь нэг юм байж идэг. Тэндээс зохиолын бичээдэг. Тэрийг жүжигч нь найруулагч өөрийнхөө хүлээж аваад жүжигч өөрийнхөө хүлээж аваад тоглоод бий болгож идэг юмыг тэр зохиомжл ертөнцтэй компьютер хийхлээр чи яагаад мэдхгүй харин ч одоо биднийг үнд оруулаад уран бүтээлчд үнд оруулаад нөгөө юм бүгднийг болоод буцаагаад рилм рүүгээ өнгөж хараад яг юм хоошоогоо ухраад байгаа байхгүй яг эхлээд дэвшингүүд нь хит ингэж жочирдож аваад сонирхож үзэж агаад за биш юм байна бахын аваад хаяхын аваад өөртөө тусахад ер нь бол холдох нь холдоод буцаад яаж штэ. Буцаж шүү дээ. Юу Швейцарт илүү Шведэд илүү бүх хүүхдүүдийг ямар ч тийм сошиал юм хэрэглүүлэхгүй, компьютер хэрэглүүлэхгүй бүгдийг яг гараар нь бичүүлээд гараар нь даалгаврыг хийлгээд гараар нь бүх юмыг тэгж штэ. Тийм юм дээр эргэж орж ингэж ашиглахаа ухаалаг юу болоод тэгээд тооч шин биш утасны юм яг юм бүр юм
довчлууртай утас муцыг ингээд эргүүлээд Тэгээд буцаагаад хүн төрөлхтнийг тэр юмнаас нь гар утас гэж нэг аюултай дэлгэс гэж нэг аюултай юмнаас нь салгах гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тэгэл яг хатуу хэлэхэд бол сүнсгүй л байхгүй бид нэр тий. Сүнс байхгүй байхгүй. Ерөөсөө сүнс ямар тийм бодит бус зүйл шүү дээ. Ер нь бол тий. Мод ирнэ гэдэг чиг юм шүү. Яг тийм шүү дээ. За манай галууд сүүлийн үеийн бас уран бүтээл арим их ураг цэгтээ ирлээ. Сая бол бүгд найрамдах Солонгост болсон уралдаан. Одоо биднийхээ бол уралдаанд гэж байгаа маш томоохон хэмжээний одоо ийм арга хэмжээнд оролцоод ирлээ шүү дээ. За сонин сайхнаасаа бидэнтэй гоё хуваалцаач ээ гэж их даруухан залуу байгаад байдаг. Гэтэ бүтээлнүүд нь бол үнэхээр маш гоё. Ийм сайх залуу байна. Би нөгөө юу хийжсэн шүү дээ. 8 онд лөө 2009 онд лөө энэ их хотын үжиг гээд нэвтрүүлэг гардаг байсан шүү дээ. Тийм манай бас брэнд нэвтрүүлэг шүү дээ. Орж исэн үү? Бас яг энэ өрөөнд лөө сууж зурж исэн санагдаж байна. Тэгээ нөгөө энэ Rapper G тэгээд нөгөө өөр зөндөө олон хамтлаг дуучид байсан. Тэгээ нөгөө сүүлийн үеийн сонин гэх юм бол 2 сар тэгээ явчихад байсан. Ер нь дэлхийд даяар хаасаагүй тийм олон улсын чанартай тэмцээнүүд болдог. Солонгост бол 1 юм уу 2 сард энэ Costco caricature гэдэг Сөүлд болдог энэ олон улсын шоу зураг анивал. Тэгээд 2 жилдээ нэг удаа болохоор Japan Grand Prix гэдэг Токиод шоу зураг биеналолдог. Тэгээд 4 сард бол Европын шоу зураг анивал Европын орнуудад болдог. Тэгээд 10 сард Английн шоу зураг анивал Лондонд болоод тэгээд 11 сард дэлхийн шоу зураг анивал Америкт болдог. Оо ямар гоё. Дэлхийн шоу зураг анивалд болохоор Монголоос маш олон хүмүүс оролцдог. Жил болгон л оролцдог. Одоо жишээлбэл мөнхтөр голомт мөнхтөр гэдэг ах байдیں۔ Тэр Чикагод амьдардаг. Тэгээд жил болгон тэмцээнд оролцдог. Богжаганбаатар ах оролцсон. Маш амжилттай оролцсон. Тэгээд манай багш оролцсон. Тэг Батэрдэн ах шог зураач бас оролцсон. Ер нь бол манай шог зураачаад гадны бас одоо дэлхийн хэлийн чандад очиад бас бусад улс орнуудыг бол байлдан дагуулах чадах үйц тийм чадвартай гэдэг нь бол яхаа аргагүй сүүлийн жилүүдэд харагдаад байгаа байхгүй. Тэгээ би бас цагт хоёрохоос асуумаар байдیں۔ Ер нь ингээд та мэрэгжлийн талаасаа хүмүүсийг харахтаа ч ихсэн яг ингээд одоо шог төр төрхөр нь ер нь харах уу? Бид нар бол одоо сэтгүүлч хүмүүс бол юу асах вэ, яах вэ гэж мэрж чиглэл хардаг шиг. За янз бүртэй. Одоо би галуудыг бас нэг нэмээ жоохон тодруулчих. Манай хэд маань бас нөгөө зураг бичгтээ илүү их анхаарад нэг ярихтаа жоохон сул баг шиг байна. Манай галууд тэгээ өөрийгөө магталтай нэвчтэй. Одоо хамгийн залуу хамгийн одоо авьяастай гэж хэлж болох мундаг залуус. Манай оргид бас сошиал орчинд бас балааг нь авч штэ. Манай галууд болохоор яг төсөлгөөрлөгийн дээд сургууль төгссөн. Тэгээ шог зургаар диплома ажлыг хамгаалсан. Ийм сонирхолтой шог зургийн одоо өөрсдийнхөө багш нарыг зурж энэ тэгж дипломын ажлыг хамгаалсан ийм залуу байгаа. Тэгээд яг нэг тодорхойлт хэлэхэд шог зурагчин дотроо бас төрөлтэй. Одоо тайз дэлгэцсэн бүтээл одоо хөгжимчин рок, pop, jazz, reggae, country гэж олон төрөл байдаг шиг одоо шог зурагч одоо улс төр нийгмийн холбоотой шог. За би бол жишээлбэл олцсон улс төрийн шог зураг зурдаг байхад аж байдлын шог зурагч гэдэг юм уу. За манай энэ одоо галуудын энэ одоо юу зурж байгаа төрөл болохоор одоо хоч хөр гэх юм уу. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараа. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч
Дурсамж бүтээх Тансаг хамт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дурсамж бүтээх Тансаг хамт Саммигвел. Нөхөрсөх шиг зургийг яг Оросоос нөгөө Дружский шаарж гээд яг тэр Оросоос нь орчуулсан байдаг. Тэгэхээр манай Саруулуй ах байдаг шинтер бол ер нь хоч хөрөг гэж нэрлүүлэх зүгээр юм байна гэдэг. Нөхөрсөх шиг зураг гэдэг нэг англиар бол юу нэг карикатур гэдэг нь яг энэ одоо манай галуудын одоо юу зурдаг төрөл нь өөрөө. Би болохоор тэгж нэх бараг зурдаг. Манай Батэрдэн за дээхэн үедээ бол манай Жандалгаа телевизэн салбарт олон жил ажиллаж байсан мундаг уран бүтээлчүүд. Жандалгаа бол энэ хоч хөргөөр үлжинх мундаг мастер л да. Манай Батэрдэн соёлын гар сэтгэлтэн Батэрдэн бас энэ хоч хөргөөр их мундаг. Одоо энэ бөхчүүдийн зураг гаргацсан өзөр мөзөр нь хүртэл байдаг штэ. Их хурлын гишүүдээр хэдэн ч удаагийн их хурлын гишүүдээр бүгднгээр ном гаргаж ирсэн юм тэр. Тийм нөхрөө. Тийм болохоор манай галууд энэ төр тэгж харж магадгүй. Яг гэвэл хүнийг харахаараа ихлч нөгөө донжийг олж хардаг. Нөгөө энэ одоо төрхийн те. Тэгээ тэр төрхийн одоо илэрхийлж нөгөө хүндээ хошин маягаар. За зүгээр яг эмэгтэйчүүд бас хаяа жоохон эвгүй хүлээж авдаг. Би зүгээр өөрөө зурдггүй мөртлөө нэг юм компьютер энэ төр оролцуулаад ч үлээ юу ч үлээ. Нэг Мартин 8-наар бас нэг алдартай эмэгтэйчүүдийг зурсан чинь их явж өгөөгүй. Тийм таата хүлээж авдаг юм байлээ. Тэгээд энэ бол миний оролдох төрөл биш юм байна гэ тий. Тэр байхыг хүсдэг болохоор сайхан байхыг хүсдэг, тэмүүлдэг тэр оршихуугийнх нь эсрэг хэмээр тийм уу. Ирчүүд бол маазраа зүгээр бараг байгаа тийм. Тэгээд нэг жоохон бас их төвхтэй. Тэгээд би их тийм хөдөлмөрийн хүнд нөхцөл ажилладаг ийм нөхөр байгаа. Тэгээд одоо энэ сүүм үе нарахгүй нэг ийм сайвар юм угаад тэгэхээр болтой юм угаасаа ш. Сая их чи Америкт явж байгаа нь тэгэхээр би бол үнэхээр бахархсан. Хоёр хөлөө оголцсон заяа. Тэгээ суг таягтай Америк яваад шагзур үзсэнд орж байгаа. Суг таягтай тэр онгоц монгоцоор эдэн цаг нэгсэн бистэ бүр үхд дуусна үстэй. Хөл гараа яачаад хүн атнаар хоолмоо шоколад авцар гэдэг ингээд гिचээд үстэй манайг тэгчи эн чин бүр Америк очсон. Бүр шагзургийн том үзэсгэлэн уралдаан конд оролцоод тэгээд бас мундаг амжилттай яваад байгаа. Ийм залуу. Тэгээ манай нөгөө Ар Монголын ах нөгөө тэнийг зөрхтэй гэдэг шиг манер чинь нөгөө шууд л үзнэ гээл дайрчдаг. Тэгээд нэг мэдсэн баахан солонгосууд авцарсан. 4 сарын 1-нд ингээд явж идэг байхгүй юм чинь. Айхтар баахан солонгосын шог зураачдын холбоо молбоо ирсэн. Бид нар чинь бол айгүй их юм бодож байгаа ш. Яах вэ боо зартал мандал юм уу гээл чи. Энэ зүгээр л авцрыгээл авцарсан байгаа. Тэгээд амаагүй зүгээр. Нэг ажил ирсгээсэн. Тэгээ юм л амар явж байгаа байхгүй. Энэ зүгээр л шууд багас олгос юм уу? Бид 4 сарын 1 биш. 6 сарын 1 байсан. Тэгээд зайсан хийлд ингээд хүүхдийн баяр болоод маш олон хүмүүс цугларцсан. Тэн дээр ингээ үзэсгэлэн нэгтцсэн байж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр бүр их тийм хэрэгтэй болсон шүү дээ. Яасан гэсэн чинь бүх хүмүүс хүүхдүүдэд авчираад солонгос зураачид зураад. Солонгосын бүр ингээд ийм юун дээр зурдаг, iPad дээр зураад шууд ингээ хажуутлаа жижигхэн хэвлэгчтэй. Хэвлээд өгчдөг мөгчдөг тийм зураач нар энэ төргээл янз улсууд ирчихсэн. Монгол одоо солонгос хамтарсан байхын шиг зураач нар тэнд хүүхдүүдийг зураад. Манай гал очоо бас их тийм гинэн гоё нөгөө юугаар байдаг. Хүүхч ингээд. Тэгээд нөгөө энийн хүмүүс ашиглах юм байдаг. Хаяад ингээд нөгөө чихтэй зураг зурулчаад нөгөө бас хөлс мөнгөний өгөхгүй G-сайгийн залуучууд яад гэж үлээ. Би тэдэртэй нэрэлтэн мэрэлтэн. Арай л нөгөө нэг зонт хэлдэг бахаа зүгээр. Гойго харин тийм нууд гарна ингээд манер чинь. Тэгээд манай галууч яах вэ гэхээр янз бүрийн ивент юм өндөр очиж хөөрхөн зурна. Ихэнхдээ сайн санааны үн төлбөргөө зурна. Мэдээж энэ амьдарч байгаа хүн чинь жоохон төлбөр мөлбөртэй. Тэгээд энэ үйл ажиллагаа ямиг аюугаа сонирхолтой борлогддог төрөл байхгүй. Ер нь ингээ хот ч гэсэн хэрэгтэй. Хот чинь ингээд яах вэ гэхээр гудамжны тэр нэг юм худалдаа. Тэгээ гудамжинд хүмүүс суугаа зураг зурж байгаа. Хүүхдээ тэрсэн эмэгтэйчүүд энэ тэр бүх юмнууд чинь нийлж байгаад нэг тайван амгалан байгаагийн вайб төлөвөнийг үүсгдэг байхгүй. Энэ нэг газар ингээд соёл амралтын хүрээлэнд галууд зураг зураад хүүхдүүд инээгээд нэг хоёр юу залуу үнсэлцээл те хөгжим сонсоод нэг амьд хөгжмийн хамтлаг тэнд нэг жижиг микрофонтой дуулаад нэг жижигхэн гар урлын юмнууд зараад манай тим айгу ховор те нэг жоохон ийм хатуу хөндөө байдаг. Тэгээд энэ тэнд Европоор явахаар ч ингээд Оросууд, Украинууд энэ чинь ингээд Европоор дүүрэн очицсон. Галзуу гоё зураас үз. Японд бүр компаниуд байна. Тийш боо янтраа явж явах бүр ингээд ороод бүр Касмаста юм шиг
Тэгэл ороо суугаал зургуулаад төлбөрийн төлөөл нөгөө зургаа жааслуулаад эвлүүлээл ингээл файлаар нь ч юм уу ингээл бүр авчдаг, оригиналаар нь ч авчдаг. Яг тэрэн шиг одоо манай одоо гал яг энэ төрлийг хөгжүүлүүл гэж бодоод би ч нөгөө боломжийн янз бүрийн үзэсгэлэн юм дээр галуудыгаа бас ингээл за ингээрээ тэгээрээ гэж ингээд таа хүн ч гэсэн бас ингээд үзэгч тарж ивэл манай галууд руу олгож болно шүү. Тийм шүү дээ. Би нэг юм асууя гэж яг бодогдоо. Нээлт энэ төр аюу гоё шүү дээ. Манай шог зураач нар ер нь яриан их юмрны их тийм юм би бинийгаа яжулж ярьсан их тийм яриан юмрны хүмүүс байдаг уу? Ер нь бол айгуу дээ тайлбарлах хүмүүс тийм хүмүүсийг бодоход ер нь ингээд за ер нь хамгийн яриан намаа гэлгээд болчтой. Би чинь нөгөө нэг нэвтрүүлгийн төрт орсоор гад ихэнх нь бол ингээд нөгөө ер нь зураачаар дүрстгүүрлийн чиглэлийн хүмүүс чи яадаг вэ гэхээр ийм урландаа ингэж нөгөө голцоо их сууж бэлтгэл одоо нэг ийм агууд нэг аглаг газар нэг даян хийж байгаа лам гэж болгочих. Тэгжээш нөгөө нэг одоо дээрээс юмтай болгож ийж бүтээлээ гаргадаг маргадаг юм тэр тий. Түүнээс биш нөгөө тайс дэлгэцийн чинь болохоор хүмүүстэй харьцчихж ингэж нөгөө нэг тэр бүтээлээ хүмүүс яг бас адилхан. Ер нь төстэй. Ер нь нэг жоохон доо шүү багтай. Тэгсэн мөртлөө бүтээлүүд нь бол амар хашгирсан. Нийгэмд их нөлөөлсөн. Бүтээлээрээ хашгираана аюу зүйл. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө нэг болсон гоё явдал биш үү? Би нөгөө тоншуулын хариуцлагатай нарын бичгийн арга хийгээд байж байгаа. Тэгсэн чил баяр сайхан гээд одоо энэ чөлөөт хэвлэлүүдээр их улсын хурлын гишүүд энэ трийг зурдаг. Айгүй маш мундаг зураач, чадaltaй зураач байхгүй. Тэгээд юуроос ирдгүү зурган л ирээд идэг. Гэсэн нэг өдөр ороод ирсэн чинь эхнэрээ дагуулад ирсэн. Эхнэр өмнөөс нь яриад идэг. Манай хүн тэнд чивжиг өгсөн. Ичсэн байдалтай суугаад байдаг. Баяраа одоо харж байгаа бол намайг уучлаарай шилэн тухай ярьчлаа шүү дээ. Баяр сайхан гэж зураач. Маш чадaltaй зураач байхгүй. Тэгээд ерөөсөө өөр гэлэх. Тэгэл яасан гэсэн чинь эхнэр нь бүх юм яриад одоо ингээд тоншуултаа ингээд байнга хамтарч ажиллаад одоо тэр нэг манай дугаар байдгийг юу булан байдгийг шааржууд тавиад хүмүүсийн тэр нөхөрсөг шог зургууд тавиад тэгээд доотлолт нь илгэл бичдэг. Би одоо энэ тэр шог зохиолчдын тэр илгэл бичдэг. Тэр булангийн чи ингээд байнга авч яваад баймаар байна гэж байгаамаа манай нөхөр. Өмнөөс нь ярьж өгөөл. Тэгээд сүүлд нөгөө баяраатайгаа танилцаад бүгдээрээ нэг ганц хоёр пими уугаад яриад ингээд төхөөрөө сухлаар зүгээр л ярьж байгаа. Тэгээд тэр удаа яах гэж тэгж эхнэрээ дагуулж орж ирсэн гэж. Тэнэг юм чи хамт орчоод тэгээд байсан шүү дээ. Гэдэг гоё юм болж ирсэн. Тэгэхээр ер нь яг юм бүтээлээ ингээд бүр ингээд юу яатсан болохоор ярианы юу бол ерөөсөө нэг их гадагшаа гаргах юу гэх юм шүү дээ. Шаардлага байхгүй нөгөө урамтэлхийн төрөл тэр болохоор өөрөөр өөрийнх нь үзэл бодол тэр зүйлийг тэр зураас байд юм уу тэр буддаг одоо өнгө тэр бүх зүйлээ илэрхийлэн өөр болохоор ярьж юм уу нүүрний хувирал одоо юу гэдгийг жүжиглэлт тэр зүйлээр үзэгчдэд нөгөө тайз дэлгэцэн уран бүтээлч өргөдөг шүү дээ. Тэр утгаараа илүү нүүрэнгээ илүү гоё ярьдаг мэрдэг тийм байна шүү дээ. Зураачд бол бас арай тийм одоо антикийнхэн бас тийм билээ шүү дээ. Манай нэг ер нь ярьдгүй шүү дээ. Компьютер уусгаал ингээд залуучууд энэ тэр одоо тэгээд тэр кино мөн Холливуудын кино энэ төр чинь нөгөө дүрмөр сонгохдоо дандаа нэг тийм сонголт шүү дээ. Цүнхүү үрцэн нэг нөхөртэй кетметтэй ингээд тэгсэн мөртлөө цаана амар том хакер байх шат. Тэгэхээр нөгөө хүний нөгөө харагдах тэр байдлаар нөгөө үнэлэх биш нөгөө цаана байгаа тэр зүйлүүдээр нь илүү ер нь Монгол үндэстэн ийм хошин шогийн мэдрэмж аягүй сайтай. 100 жилийн өмнө иржсэн аялал жуулчлалчдын тэр тэмдэглэл тэр зүйлүүдээр бичсэн монголчуудын тодорхойлт донд ийм шооч алиа хөнгөн хөгжилтэй амьдралын баяр баясгалантай хүмүүс гэсэн тийм тодорхойлтууд аюух байдаг байхгүй. Шааш ахуусан зураг мурган дээр ч гэсэн инээсэн алиалсан зургууд байдаг байхгүй ингээд одоо тэр унаач хүүхдүүд тэр нэг харуулын самхах дээрээ суудсан манаач энэ төр бол тий ингээд одоогийн нэг маазаж ахуулдаг шиг л нөхдүүд байгаа байхгүй яг тийм. Тэгээд одоо манай энэ одоо тоншуус сэтгүүлч гэсэн 35 оноос хойш гарсан гэхээр ингээд монголчууд ингээд одоо юу гэдгийг одоо 90 жил 40-100 жил ингээл урдлын тий 35 он. Манай ах хамгийн анхных нь болохоор манай Ахмад Дэтэлмаш юу жаргал сайхан гоо анх санаачд залуучтай холбоонд дэргэд хүмүүжилж ихшлэг гэдэг сэтгүүл урайд нэрнээс санаа аваад. Тэгээ яг энэ нэр маань явж байгаад өөрөө 41 онд нэг хурц төлөв гэж нэг дугаар гараад тэрнээс хойш матар гэж нэг хэсэг болоод тэгэнгүүт одоо нэг сэхэдний нэг юм жоохон шайны юу гарч ирлээ шүү дээ. Чингисийн оймог тэмдэглэе Орсын энэ нөлөөнөөс жоохон татгалзсан интерекс нэг юмнууд гарч сэхэдний одоо тэгэнгүүт нөгөөт чинь эргээд нөгөө нэг
одоо энэ матарчин Монголд байдгүй амтан Оросын крокодил сэтгүүлийн юм уу гэж яагаад юу болгоод хүмүүжил жигшил гэж эргэж болгоод хүмүүжил жигшил. За тэгэнгүүт яасан гэхээр Монгол Улсын Хувьсгалт намаас нөгөө скетний төөрөгдөл гэдэг юм чинь гарч ирээ. Чингисийн ойг тэмдэглэгчээсэн гэдэг нэрийдлэр нөгөө гол толгойлогчид тэрийг удирж исэн хүмүүс нь цөлөгж бариад ингээд болонгууд эргээд нөгөө нэрээ авч хаяад тоншуул болгосон. Таны урд айгүй гой зурагтай юмуд байна. Одоо тоншуулын маань хамгийн сүүлийн. Тий би зүгээр яг уу энэ залуучууд маань үзээгүй байх гэж бодоод ингээд та дамжуулаад ингээд цаашаа би нэг хуучин дугааруудыг жишээлбэл ингээд харах юм бол одоо бүр 50-аад онд ингээд ийм гоё одоо бараг л тийм ингээд алдартай комикс шиг манай дуршигтайгаа одоо төрийн шагнал одоо юу зохиолчор нь хүмүүс мэддэг шог зураач ийм юм байхгүй. Тэгээд манай дуршигтай багшийн зурсан ийм гайхалтай ингэж гоё гардаг өсөө биш өнгөтэй гарч ирсэн. Тэгэхээр нөгөө энэ чинь Монгол үед сэхэтнүү зохиолчд зураачд сэтгэгчд тийм хүмүүс байсан юм а гэдэг байнга үргэлж анхаарах хэрэгтэй. Энэ ердөө ямар нэгэн юм хөгжөөд 100 жил болж байгаа биш байхгүй юм чинь. Хэдэн мянган жилийн уламжлалтай их бүрнийг уламжилж яваа тийм хүмүүс шүү дээ бид нар чинь. Тийм болохоор зүгээр нэг сэтгүүлний чинь л ийм уламжлалтай. Энээс өмнө гэх юм бол ингээл нөгөө шашин бурхны байд юм уу ном судар дээр хүртэлгээд их чинь тамийн судар их чинь дандаа шог зураг байдаг байхгүй. Хэдэн зууны өмнө хуучин нийгмийн хорт заншлыг шүүмжлийн шүрээр шүүрдэн цэвэрлэе гэж байна. Нэг дугаар сард нэг аргагүй жил дараа яваад. Тийм байна тий. Тэгээ тэр үеийн хэвлэл гэх юм бол одоо гүн хэвлэл гэж ярьдаг. Ийм хэвлэлээр ийм гоё өнгөтөөр ингэж хэвлдэг байсан. 40 он, 50 он, 60 он гэхэд энэ үе чи одоо гайдууга, бүрүүдвчраа гэдэг Монголын одоо үе мундаг сэхэтнүүд бүгд ингээд тоншуулсдгуул ажиллаж байсан. 40 он онд гэдэг ч юм уу ингээд байж байгаа нөгөө одоо 60 70-аад он чинь дандаа л хар цагаан ч юм уу эсвэл одоо яг өнгөт гэхлээр нэг жоохон ийм өнгөнүүд нь ялгагддаггүй байсан үе шүү дээ. Одоо нөгөө хальсан дээр байхад те. Тэгэхэд 50 онд ингээд ийм бүр ингэж гоё өнгөлөг гарч ийн гэдэг чинь ямар гоё бэ те. Өөрөө нөгөө нэг нь болохоор хэвлэл нөгөөх нь болохоор одоо дүрсний урлууд нөгөө хальсны урал болохоор нөгөө яг л нөгөө кино урлагийнхаа хөгжлийг дагаал тэгэл өнгөтэй болох үед нь л удалгүй манайхан өнгөтэй болоод ингээл даалтаа өргөө мөргөө энэ төр чинь бол гоё өнгөтэй шүү дээ. Тэгээ яг өнгөтөр нь болгоцсон кинонууд нь одоо гоё байгаа шүү дээ. Одоо бүр HD болгоод бүр гоё болгоцсон шүү дээ. HD Монгол гэдэг төслөө шүү дээ. Тэр чинь бол одоо тэгээ азар би тэр төслийг хамт санаачилсан үнийх нэг. Тэгээд ингээд одоо би тэр кинонуудыг харахаар ингээ над аягүй бахалтердаг байхгүй. Энэ кинонууд ийм гоё шүү. Гоё төсөл. Хуучнаар нь гаргах юм бол одоо өнгө нь байхгүй бараг харцаагаан юм шиг харагдаж тийм нэг өөрөө нөгөө өөрөө физ гэдэг нөгөө цаг хугацааны туршид нөгөө өнгө нь эсэлдэг, алга болдог, мууддаг учраас тэрийг бүр одоо Univision ямар төсөл хэрэгжүүлсэн гэхээр архивын ерөнхий газартаа хамтраад юу Германаас жинхэнэ нөгөө лазерын сканерыг авчраад хоёр хүний тэнд сургаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад одоо тэр кино архивын ерөнхий газар руу дата юу лайн татаад бүр тийм том төсөл. Гэхдээ одоо харамсалтай тэр нь ажиллагаа болоо. Ингээд нөгөө дараагийн захирлан солигдохоо болохоор урдлынхаа ажлыг нейтралцаагаад тэр гоё төсөл маань харин зогссон сураг байсан. Та тэгээд хажууд нь нөөж явахдаа бас одоо зураачгүй юм чинь мөнгөний тодорхойлж өгж ирсэн үү? Тэр чинь хальсан дээр өнгөтэйгээр байд юм уу? Тий, бид нар чинь бол яг нөгөө мэрэгжлийн хүмүүсээ л яасан шүү дээ. Яг нөгөө кадраар сканердаа засаж байгаа юу байхгүй. Тэгэхээр нөгөө тэр чинь юу дижитал болгоод нэгэнтээ тоо болгох чинь гэдэг чинь тэр бүтээлийг мөнхийн болгож байгаа байхгүй. Тоог арилахгүй шүү дээ. Тэгээд дата төвд бүх нөгөө нэг даныг нь хадгалаад инспиралтай гайхалтай төсөл нөгөө хувийн хвшил болоод төрийн байгууллагын нөгөө хамтын ажиллагааны хамгийн гоё төсөл болсон. Одоо манай Момодягийн хэн нараа тэр чинь яг анхных нь төслийн санаачлагч Univision байсан. Одоо бүр яг тэрүүгээр яг Монгол хуучны киноны яг бүр багц юутай болж байгаа. Одоо ингээ баярын өдрүүдэд бид нар амар гоё чанартай би бүр ингээ хүлээдэг юу телевизээр гарахыг хүлээх биш өөртөө ороод үзмээр санагдаад. Тэгээд тэр чинь ингээд хаач явсан Монгол киногоо өндөр чанартайгаар үзэх боломжтой. Хоёрдугаар тэрийг тэр хальсны байгаа юмыг ингээ мөнхлөд аваад үлдэнэ гэдэг нь тэр гайхалтай. Хом төсөл. Нийгмийн хариуцлага гэдэг үл тэр л байгаа байхгүй. Тийм шүү дээ. За манай галууд
дор чан дээр арай өөр ажил зурж байна. Нааша харжээ гэж бод. Биднийг бол ийш миш харсан байхад зурцал байсан. Бид нар амархан байхгүй юу? Бид нар яаж хийж байгаа л нэг юм нь олоод энэ юм байна гэх. Ингээд болоо гэдэг. Тэгээд нөгөө тий гал олд болохоор ингээд нөгөө бидний яриаг илүү гоё хөгжилтэй, илүү гоё амьд болоод дараа нь энэ яриа нь илүү гоё амьд дурсамж бид нар гэртээ авч очих тэр боломжийг бүрдүүлж байгаа. Ингээ өөр өөрсдийн чинь зургийг ингээд нэвтрүүлгийн дараа дуусгах нь тэр бол үнэхээр гайхалтай гоё мэдрэмж авахгүй. Тийм болохоор энэ галууд шиг ийм олон залуучууд яг энэ төрлөөр бас хичээлээс энэ өөрөө арилжааны утгаараа ч гэсэн хүмүүс амжиргаа болгоо явахад жишээлбэл одоо би өнөөдөр сони байран сууж байна. Манай Балдарч бол аюулсаа анхаардаг байсан байхгүй юу? Дуудаад хоёулаа тэр Sunday Comics гэдэг одоо comic strip-ийг хөгжүүлье яагаад. Би одоо энэ хамгийн дээдлийн юунд нөгөө оффис нэрэл тэгээд улс төрийн шог зургийг ингэмээр байна гэж манай өөрөө бичлэн аюулсаа анхаардаг байсан. Өнөөдөр сонин дээр шог зургийн булан гаргаад одоо нэг харамсалтай нь ингээд нөгөө сэтгүүл зүйч нөгөө өөр чиглэлөө жоох ингээд далигаа явуулсан болохоор үндс нөгөө гэрэл зураг болоо шог зураг гэж сэтгүүл зүүн бас хам энэ төрлүүдээ ингээд жоох орхиод байгаа байхгүй. За тоом сэтгүүл нэтер бол ардталтаа байнга хэвлдэг хэвээрээ өдрийн сон нэг ардаг оног хэвлэж явах шиг байна. Эднэр чин хэвлээд бүгд хэвлдэг болчвол шог зураг зурдаг зураачд аюу олон байгаа байхгүй. Одоо ингээд шог зургийн үзснээр очиход 20-30 зураач байж байна. Эднэр чи яаж юм гэхээр өөрөө одоо ч арилжааны ертөнц шүү дээ. Тийм болохоор эднэр чи өөрөө захиалагч байхгүй. Тэнд хэн нэг нь төлбөр төлөх тийм боломж байхгүй. Ажлын харьцаа үүсэхгүй болохоор хийхгүй байгаа. За манитул яг хөө энэгээрээ нөгөө таашаал авдаг юм нөгөө одоо баг маниак шиг болцсон нөхөр ш зүгээр л ингээл юу ч байсан ингээл зурж л байвал нэг юм таашаал аваад нэг ингээл оройдоо нөгөө гэж сууж байсан ш. Тэгэхгүй бол шог зураг зурхгүй 2 хоног болохоор миний биеэр нэг улаан юм тоордог байхгүй юу сэн. Ажлаа их болохоор тийм. Ер нь их төвхтэй. Тэгээ тэрнээсээ болоод би байнга зурдаг. Амар тэнийг асуучих. Амар тэнийг асуусан. Та одоо өдийн наслахтай хичнээн ширхэг цааш нь харуулсан бэ. Тэрийг та тоос. Тэрийг юу бодтоо. Тий одоо байгаль килограммаар нь бодох үү. Байгаль экологийн хувьд бол нэг бас их тийм таагүй зүйл байгаа шүү. Их олон цааш нэрсэн. Яг л би нөгөө сонгодог утгаараа зурдаг нөгөө яг харандаа цаасаа. Залуучууд бол одоо бол нөгөө таблет энтгээр нөгөө дижиталаар зурж байна. Тэгэхээр тэр бол нөгөө байгальд ээлтэй байгаа. Тэгээ хаяа залхуурахаараа бас будуулчнаа. За энийг нэг будаадах гингүүд нөгөө манай нарийн чигчэн нэг өндөр хүүхэн биш ChatGPT-гээд. Янз бүрийн хүүхнүүд би. Юу шиг шийдвэрлэж орж ирэл зүгээр яс удаа шийдчин. Нөгөө зарим нь хүүдий үгс ингээ нөгөө төлөв эргэлтэн. Уучлаарай тийм байр гэж. Тэгээд уушлахгүй. Тэгээд тэр чинь нөгөө програмын нөгөө эргэлээгөө нөгөө үнэгүй хөлбөрөөр нэвч 2-3-ын дараа та хэдэн цагийн дараа яа нөө лимит чинь дууссан байна. Бөө ирээд болж байгаа. Ийм бод чадахгүй үгсний чи хийм гоё хам. Айр юм. Бас буруу өнгөөр бодчихгүй. Хийм гоё ухаан бол нөгөө хийж чадахгүй матхгүйгийн тухайдлууд бид нар одоохондоо гэдэг үгийг хэрэглэх хэрэгтэй. Ягаад гэвэл одоохондоо бидний үед бол хийж чадахгүй. Дөнгөж эхэлж байгаа зүйл байхгүй. Ягаад гэвэл бид нар өөрсдөө энэ процессын цаад юуг нь мэдэхгүй. Магадгүй 50 жилийн дараа, 100 жилийн дараа хүнтэй нэгдэх энэ процесс яваад ирэхээр одоо киборг болж эхэлнэ шүү дээ. Хүний биед янз бүрийн одоо төхөөрөмжүүд суулгаж эхэлж байна. Янз бүрийн өвчнийг тархинтан суулгасан. Тэгэхээр энэ ч нөгөө хагас техник болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө пандемик дээр ид байхгүй юу. Цаашаага ямар ч хязгаар байхгүй учраас шог зургийг зурах болоод жүжиглэх тэр зүйл нь бол боломжтой. Онлын үед бол боломжтой шүү. Хизээ ингэдэг юм л мэдэхгүй. Бид нар бол үзэхгүй байх. Бидний үед бол азар бидний мэрэгжил бол тийм. Гэхдээ яг үзмээргүй. Гэхдээ энэ өөрөө процесс юу юм гэхээр гэрэл зураг анх нээгдэж явах үед одоо зурагч юм уу одоо энэ уран зураг эйчинг хийдэг одоо тэр төмөр бар хийдэг хүмүүс яг тийм сорилт тулгарч байсан баг. Photoshop гарч ирж яхад яг гэрэл зурагчдад бас тийм сорилт тулгарч янз бүрийн мэтгэлцээ явж ирснийг би санаж байгаа байхгүй. Одоо Photoshop-ыг илүү гоё болохын төлөө, сайн болгохын төлөө арилжааны гэрэл зураг бүх зүйлд хэрэглээд явдаг. Энгийн нэг түүл болсон байхгүй. Гайхалтай юм эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр гайхалтай эхэлж байгаа юмны гэрч болж байгаа гэдэг нь бас гайхалтай. Бүр гайхалтай гэж. Бүр гайхалтай. Тий, тий. За тэгээ манайхан нэвтрүүлгийн манай самтрын ажиллагчийн сайхан Сан Мигуэл, Калпис,
крафт колгоо гоё уугаад за бидний дунд бас гоё хилийн цэргийн хар нүдэн бүсгүй маань хүрэлцэн ирсэн байгаа. Одоо энэ сайхан бүсгүйгээс жоохон яриулъя бөн. Тэгээд цэргийн чуул. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган яг нөгөө нэг гоё формо өмссөн бол эмхтэй хүн аймаг гашигт тий. Тийм форм нь үнэхээр тэгэд баг байнгын өмсөөр байгаа байдаг хаа. Тэр нөгөө яг өмсөөр байж байгаа одоо залхацсан юм уу? Яг тоглолтын хувцас өмсчихвэр. Ингээд сүлдтэй гоё. Тийм маш гоё харагдав тий. За манай дор чандын бас сүүлийн үеийн уран бүтээл за чуулгаас их ажил ихтэй байх шиг байна тийм ээ. Одоо манай чуулга бригадаар авах гал. Оо ямар гоё. Тийм. Бригадаар одоо хилээ тавиад явна. Тий, хилийн ставуудаар. Ставуудаар тавиад явна. Би нөгөө сая сүүлийн 25 оны 1 сард орсон байхгүй ажил. Өмнөх та оюутан багт ажилладаг байсан л да. Тэгээд гарчаад буцаа орсон. Тэгээд одоогоор бол хамгийн гол нь өмнө говьлаа да. Гэтэ маш гоё тийм бахархмаар мэрэгчлээ тий. Айгуу гоё. Айгуу гоё. Би бүр анх нөгөө оюутан байхдаа ч нөгөө нэг яг ажилдаа орсныг хэлгүй. Ороод бас л булганы заставуудаар тойроо явжсэн байхгүй юу? Тэгээ анх нөгөө нэг цэргүүдтэй бүжиглэх гэсэн чинь нэг цэргийн гар бүр амар ширв. Яг хаврын цаг үедээс та. Тэгээ би өрөвдөөд дотроо миний дүүжгсэнд ингээд цэрэг таагаа юм чигээд. Тэгээд нууцаар чихэр өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь хамт явсан ах их чинь. Чи одоо нэг цэрэгт ингээ өгч байгаа юм чи бусдад нь одоо юу өгөх гэж байгаа юм. Тэгэл за ерөөсөө би бүгдийг нугасаа өгч чадахгүйгаас гэж болоод тэгээ буцаага авцгаа гэсэн. Буцаа аваагүй шүү дээ. Тэгээ бүжиглж явахдаа сэм өгчөө тэгээд хий дээрээ гэлээ. Өгөөр хийд. Чи нөгөө нэг цэрэг нь чихэр идчихэд тэгээ тэр казармаар дүүр үнэртдэг байхгүй. Нөгөөдгөө чихэр идсэний бүр тэр орон дээр унтж байгаа хүн хүртэл мэддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэгэл би чи нөгөө тусгай салаа хийх гэж яхад казарм дээр очиж байрлаж ирсэн шүү дээ. Тэгээ яах вэ гэхээр гараад нөгөө нэг арай олон юмдаа гээд хилийн чихэр авчирч байгаа бүгдээрэнд нэгээд хараадаг. Нэг нэгээр нь хараадаг. Тэр чинь өстө хамгийн том бэлэг болдог. Энэ хасаа суралцаараа одоо. Хилээр нь авч байгаа. Хилээр нь 2-3 хилээр нь аваа явчих. Чихрүүтэй бүгдийг бүжиглэх болгонд нэг нэг уус шиг л болох юм биш тий. Тийм тий. Тий чин цэргийн хувцас өмссөн. Тэгээд тэр чинь ер нь цэргийн хуаараа энтерт бол тэгнэлдэ эмэгтэй хүн харах энтер бол бас юу болдог шүү. Ингээл яг чагсаал болж байхад ингээл өмнөөр ингээл чагсаалын толгойд игвэр эмэгтэй офицерын гэрүүл ч юм уу эсвэл ингээл штабд ажилладаг өсгөөчүүд энэ төр ингээл өндөр өсгийтэй ток гэж явах гарстай. Тэр өстө хэдэн зуун цэргүүд бүгд ингээл бүгд нүдэнд тэр бүр нэг ингээ амар том загварын тайз байгаа. Ахын нөгөө 3 жилийн аль баасан болохоор яг тэрийг аюултай. 3 жил бол айгүй урт хугацаа шүү дээ. Одоо бол хугацаа байлаа. хамгийн гоё загварын тайз гэж шүү дээ. Одоо манай дор чанд ерөөсөө битүү ингүүлээл ингээл яваад тий. Юу шатар сайд дор чанд те. Энэ одны энд дээ шүү дээ. Тэгээ сүүлийн үеийн бас уран бүтээл нь нарийн байна уу? За олон сайхан уран бүтээлүүд бас гараад байна шүү дээ тийм ээ. Ажилдаа сая 25 онд орчоод за ер нь бол ингээд става бригад тойрохтой би ер нь бол хүний аян дээр дуулахгүй гэд хамгийн түрүүнд өөртөө шууд дуу хийлгсэн. Сүүл хороо ганц юм гавьдтэй. Манай багш тийштэй тийм. Тэгээ багштай чиний нэр харах гэсэн дөө 26 жилийн дараа 26 настай надад хамтарч дуулсан байдаг. Оо яа хөөрхөн тийм. Орно бүтэн хит тарьсан. Бүтэн тариг байгаа. Одоо тэр тойрч эхэлж байгаа юм байна. Одоо тойрч эхэлж байгаа юм байна. Тийм байна. Гэтэ бас нэг бодлоо их чанга штэ. Хүүтэнд явна, халуунд гэж ерөөсөө үлрэл харгалзахгүйгээр явна. Эмэгтэйчүүд нь олоо нэг харахад баг ир хүн шиг нөгөө том хүүхдээ өнөд өөстө амар барьцсан. Айгу бэр чадлагтай дэвлэж штэ ерөөсөө. Гэтэ ер нь бол юу штэ. Бид нар ингээд нөгөө нэг яг тэр тухайн момент дээр л ингээд явж очих зам л хэцүү байх үед бид нар тайзан дээр гараад хамгийн жаргалтай хүмүүс.
тэр хүмүүст нөгөө нэг зовж ядарснаа ерөөсөө харагдуулж болохгүй шүү дээ. Бид нар ч хаа холоос Улаанбаатараас зориод хүмүүс байгаа. Яг энэ цаг мөчүүдээс би дор чандгаа гоё тайснаа ураад тэр гоё хөлийн тэр сайхан заставын тэр залуучуудыг бас баярлуулсан, тэр гоё талархах сэтгэлийг агуулсан гоё уран бүтээлийг хүргээч гэж таныг бас тайзан дээр урьж байна. За баярлаа. Гавас бостой гэсэн тий. Өө ёслооч. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг хамт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан Тансаг хамт байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн хамт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн хамт энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараар Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг хамт
Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Түрүүнээс чамайг ярьж байгаа чинь л гараад зурагдсан бохоггүй юу? Би тэгээд надад бүр айгүй эвгүй санагдаад хүн давж харьцаж байгаа юм шиг санагдаад байсан шүү. Яг ингээд яриад байдаг тий. Би тэгээд ингээ яахаа мэдэхгүй ингээ суухад байдаг. Тэгээ би өөрөө ч бас эвгүй ингээд хөлсч би амар сандарсаад. Манай энэ маань саган бид ингээд бодлоо ерөөсө зургийг хараад Саваа ичлөө. намайг бүр ер нь бондгор хүмүүс их мүлжүүртэй байд юм уу те? Дурахад ер нь эсвэл би тийм мүлжүүртэй байгаа юм. Эртээ ингээд ойрхоноос ингээ анхааралтай хараад тахад айгүй юу. Бүр ингэж би бүр яг энэ үнэхээр нөө юм хүний нөө би нэг сэтгэл зүйчээр сурж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай нэг багш ярьжсэн. Тэгсэн чинь хүн одоо нэг хүнд та ингээ хавдар туссан байна. Одоо 5 дугаар 4 дугаар үе шат руу ингээд явд өгсөн байна. Тэгээд ингээд ер нь бол танд одоо надад хэр хугацаа байгаа вэ гэдсэн. Ер нь бол 3-4 сар өсрөөл 6 сар гэд тэгсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүн ер нь ингээд өөрийнхөө амьдралыг одоо хөвшлийг бодож байгаад ерөөсөө сошиал мошл үзэхгүй ямар нэгэн тийм стрессгүйгээр тэр хугацаанд одоо үлдсэн хугацаанд дандаа инээдмийн юм үзсэн байна л да. Бүх юм инээдмийн кино, инээдмийн жүжиг, инээдмийн бүх юм инээдтэй холбоотойгоор тий. Тэгээд хэсэг хугацааны дараа тэгээд дандаа ингээд нэг юм гоё кайфтай ингээд нөгөө мэдэрж агаад тэгээд тэр эмнэлэг дээр очисон чинь та ямар юм уусан бэ гэж асуусан байна. Тэгэхээр яг тэрнтэй албан хүний нөгөө инээн гэдэг нөгөө эд эрэхтэн би юу бүх юм булчин ингээд чангал үрчлээн хүртэл гоё нөлөөл. Үрчлээн хүртэл гоё. Эд эрэхтэн хүртэл их тэнэлэгдэг. Надаа альтра үүсэхгүй харин бүр тэнэлэгдэг юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэгэхээр би өөрөө их гоё инээх дуртай. Тэгээ ном байна. Инээдэн бол нөгөө медицин нөгөө эмнэлэг юм аа гэж одоо ангаахва юм аа гэсэн тийм утгатай ном байна. Тэгээд тэр яг тэр юунаас бодит жишээнээс яг тэр хүний бодит жишээнээс ахуулаад эмнэлгийн яг юм одоо тийм одоо өвчтэй тийм үе шатуудад юм хавдартай хүмүүс зориулагдсан яг юм инээлгэх сэтгэлийг нь яах бүр хөтөлбөр бий болгосон гэж байна шүү дээ. Тэгээ одоо эмчилгээнд зориулсан. Бүр инээлгэх тийм сэтгэл гэдэг чинь өөрөө нөгөө бидний таньж мэдэхгүй байгаа түрүүний нөгөө дотгошоо өнгөй гэдэг байгаа тэр том ертөнцийн агуу хүчтэй байхгүй. Тэрийг бид нар нөгөө сэрэж зөв чигтэн чиглүүлж чадвал бас асрах боломжтой маа гэл. Одоо манайхан өөр монголуудаар наган булаг эмчи юу гээл бөөндөл явдаг үст. Тэр чинь бол ердөө тийм сэтгэл зүйн эмчилгээл юм шиг. Би бол тэгж нөгөө хүмүүсийн эмчилгээнд явсан хүмүүсийг яах нөгөө би энийгээ идэгснийг ярьсан тэр хүмүүсийн яриаг сонсоод бөөндөө тэгээл өөртөө ихтгэл үнэмшилтэй болоо. Тэгээд тэр нь өөрийг эмчлээд идгээд байна гэдэг. Одоо сая би дөнгөж энэ жил цагаан сараа нэг ихчдэр очиход би баг хөхөтийн бараа хараад би хөнгөрөл идгээд хэлдэг гэж байгаа байхгүй юу ингээд. Тэгэхээр нөгөө хүний сэтгэл чинь тийм хүчтэй байгаа. Тэгээд өөрөө хөгжилтэй хөөртэй байна гэдэг чинь бас хүнийг золоожуулдаг ч юм уу. Тийм одоо миний эргэн тойроо ингээд дандаа инээдэг тийм төрлийн хүмүүс байгаа байхгүй. Манай найз нар соо цацаа мацаа гэл ингээд бүгдээрээ л маац хүмүүс шүү дээ. Ингээд машин шогийнхантай. Тэгээ байнгын нөгөө инээж явдаг болохоор одоо би юу 76 техт бол нэг юугүй байгаа. 76 тех юм уу? Яг хайсаа 3 татуулсан. Гэтэ тэр үед санхүүгийн боломж муу байсан болохоор жоохон чанаргүй байсан байна. Өгсөн жоохон муу юм байна. Жоохон юу намар болохоор сулраад ирсэн. Өвд очиж нэг чангалуучаад үдээс шиг тэгэл ингээд аюугаа татдаг шүү дээ. Одоо жоохон суллах байгаа юм. Хавар. Тэгэхээр нөгөө илүү нөгөө урлагийнхан тэгдэг шүү дээ. Урлагийнхан бие гоё авч явдаг энэ төр гээд за яг бие гоё авч явлаа гэд Монголд бас лимит шүү дээ. Нөгөө л маха хэдэн нөгөө л хаврын хавсрах шуургандаа явна. Гэхдээ яг адилхан нөхцөлд байгаа мөртлөө тэр хүмүүс дандаа нэг ийм гоё орчинд байгаа байхгүй юу? Нөгөө ийм урлагийнхан чинь тийм байгаа ч тийм. Дандаа чам шиг ингээд ажилласаа хүртэл урам аваад хамгийн гоё ажиллагаал өдөр болго хийлээл тэндээс урам авч явж байгаа болохоор чи бол одоо баг 70 идтэй ихт бол нэг юм шиг байх хэвээрэл байна нэр шүү.
тийм юм чи. Далын ихтэй байх үедээ. Ихтэй байх үедээ. Хамгийн гол нь тийм байгаа. Тэгэхээр ингээд ургийнх нэг ярьдаг шүү. Одоо ингээд манай нэг цонхногоо энэ чинь тэгээд байгаа шүү дээ. Уудагчод тийм саяхан би одоо Батөргөлийн хэлсний нээлтэн дээр сувтаа гэжтэй. Яг гоёороо. Энэ чинь илүү тосмос дүрхээд тэр юмд яваад байгаа гэж би бодохгүй байна. Зүгээр сэтгэлээр гоё. Тэгээ байнга инээ дандаа гоё юм юм. Дандаа гоё ингээд нэг гоё тийм байна гэдэг чинь тэр чинь нөгөө хүний дотоод жоохон шинжлэх ухааны бус юм ярьч үгүй юу? Шинжлэх ухаан ярьсан чинь нэрээ манай Монгол эмнэлэгч нь яг наад энэ инэдми чинь бүр ингээд судалцсан цаанаасаа хүн ингээд уурлаа тийм бухимдаад үргэлж ингээд бухимдалтай байгаад байх тусам тэр дотор нь тэр хий гэдэг юм чинь хийгээд байдаг штэ. Хий бадга нь өөр юу ч үлээдэ тийм. Энд чинь онлоороо яадгүй гэхэлэр хийн хуримтлагдаад байдаг. Хий хуримтлагдж байгаад ингээд дэшээ явахлаар тэр нөгөө нэг янз бүрийн ууралдаг байдаг, зүрх өвддөг, толгой тарих өвддөг энэ төр чинь ингэж гарч ирж байдаг. Тэгэхээр яадгүй гэсэн чинь Монгол эмчнэр чи бас л тэр инээ дээр эмчлэх, тайван байлгах, сайхан ингээд агаартай устай газар байлгах, сайхан бүр нэг сэтгэлээсээ ингээд хүмүүстэй харилцаад, сайхан одоо эхнэрээ эмчил гэд хүнд хэлж байгаа нь болохоор сайхан тайван байлгах гэл хичтэл болчтой нөгөө эмчилгээ. Одоо жишээлбэл бид нар ч гэсэн ингээд ядарч байгаа байхгүй юу? Одоо жүжиг ингээд бэлдээл бүгдээр ингээд ядарч мадраад ингээд байж штэ тий. Тэгэл тэгүн гол ингээд яг ингээл угаасаа ингээл цэник дуусаал эхэлж байгаа байхгүй юу? Ингээл бүгд ингээд за нэг 0 ороодохыг гэдэг ч юм уу те бус нь ингээл ингэнгууд нэг жоохон юм яриад эртэд бүр бид нар бүр татаж унтлаа инээлцгээгээд тэгээд тэр нэг хэдхэн минут одоо тэр нэг инээд нэг цоошнэр нэг ирчвчтэй хийж байгаа тийм нэг за нэг өсрөөл нэг 3-4 минут ингээл тасралтгүй инээч байгаа байхгүй тэгээ нэг тэрүүгээр чинь нэг нь баг мөлгөөд байгаа юм хайш тэрээр шоож нэг яриагч үлгэж аваад дургуулаад ярьчихсан чи тэгэж тэгж хагаад ёо за алах уу за тэгээ за одоо яах вэ гэх шуус хэрэгцсэн байгаа байхгүй тэр нэг хэдхэн минутны дотор ингээл амар хурдан апдейт батарейчин суугаал яг процессор чинь гацаад ирэнгүүт та нар ресовер хийгээл батарейга цэнгэлж байгаа л байна. Инээлээр улс төрийн шог зураг жишээлбэл миний хувьд бол нөгөө илүү нөгөө юмыг сайжруулаасаа сайн байгаасаа гэхийн тухайтад шүмжилж байгаа байхгүй юу? Нөгөө юмыг муухын тухайд биш. Миний багшрын суулгач гэсэн школд одоо доржихтой багш байдаг багштай адны зураач. Энэ хүмүүс чинь миний хажуу тийм байсан болохоор би өөрөөр байх ирэхгүй байхгүй. Би өөрөө шавна гэж байгаа мөртлөө би шогийн байж болохгүй зү тэ. Ингээд нэг үжил бодлоо худалдсан ч юм уу. Тийм болохоор би доржих тугаан шав байдаг багшийн одоо гарын шав яг хажууд нь жоохон хөөхт байхдаа энэ одоо галуучиг байхдаа очиод үдээ зэрэгтэй болсон юм чинь тэр зүйлдээ үнж байх хэрэгтэй. Тэр утга миний одоо байнгын зураад байдгийн бас нэг том учир шалтгаанууд ирдэл тэр байхгүй. Бид нар бас юмыг хөнгөн авч явах хэрэгтэй юм шиг байна тий. Юм болгоныг тэмгээл хөндрүүлээд биш тий. Чи намайг тэгж гэнэ үү гэл ингээл тий. Хөнгөн амьдрахгүй илүү нөгөө нэг ягаав нэг ийм одоо нөгөө зайсан ч гэсэн нөгөө уйлдаг яадаг нөгөө зурж байгаа нөхөр байгаа гэдэг яваад яг тэр шиг үнэхээр ингээд бас нэг уламжтай болцоотой нөхдүүд ингээд хөмсгөн цаг гисээ яваад байхгүй. Тэр болохгүй энэ байхгүй юм. Гэтэл нэг яруу найрагч ч юм уу нэг залуутай уулзахталгүй амьдрал нь зүгээр л ингээд яваа ч байгаа юм шиг жаргасан нэг. За нэг 100 татсан ч юм уу. Тэр үн чинь илүү гоё яваад байгаа байхгүй. Илүү нөгөө бид нар чинь богинохоо амьдрын шүү дээ одоо. Дэлхийн үүссэн энэ хугацаа хэдэн миллиард жилиг бодоход үе чинь шүтэн зурхын хэдний нэгтэл тэнцэх хугацаанд хүндрэлттэй үүсээд тэр донд нь би нэг өсрөөл одоо монголчууд хэдэн жил 70 80
ир те. Айгуу богино. Тийм утга. Манай гасаа чив чимэг байжсан даалт амар орж ир. Ямар би Таны юу даалт байгаа юм. ерөөсөө юм бол даалт. Тэгээ бас надад бас нэг ийм юм анзаарчихсан байхгүй. Би ингээ амар төвжүүл донд ингээд явж ирсэн нөгөө нэг бэлтгэлдээ яараа явж ирсэн чинь араас нэг машин үржээд төнх гэд аваачдаг байхгүй юу? Тэгэл би яана одоо нөгөө нэг тагдагийн дуудаад энэ хүнтэй юу яга нөгөө тэнцээ бэлтгэл болох гээд боо юм молондоо гээд жоохон ингээд хөмсгөө ингээд жоохон зангидсан гараад ингээл очоо ингээ хаарсан чинь яг нөгөө хүүтэн байсан болохоор тэр чинь нөгөө артлын гүпэр ингээ хонхож орохдоо ингээ пүк гэд ингээ дуурсан юм байна л да. Тэгснээс бол нөгөөх нь яг ингээ би урагшаа жоохон ингээ хөдлөө зогсон чинь буцаа гарчиж тэг ингээ би ингээ харсан чинь ямар ч тийм ингээ хагарч магарсан тийм байхгүй болохоор өө зүгээр гэсэн чинь нөгөө хүн чинь ёо за шгүүдээ гэдэхгүй юу. Тэгсэн яасан бэ гэсэн чинь би чамааг одоо энүүгээр дүүрэг хашгич чадахгүй юм. Гэж байгаа хгүй үгүй зүгээр шүү дээ. Яа энэ харалтаа ямар ч тийм юу хийх юм байхгүй зүгээр өстой гоё гэсэн чинь ямар гоё хүн бэ баярлаа нөгөө мөрөгсөн хүн чинь бүр өөрөө инээж минэж явж мовоо заа. Хажуугаар гэж шинафта ингэж би бүр хүн мөрөгч ямар сониа. Хагарцсан бол яана гэж бодож байгаа хгүй дотроо тийм. Тинчнээс юу харж байгаа гэхээр хичнээн мөргүүлсэн инээж. Тий, би энэ дээ. Мөрөгсөн. Энэ ч нэг яваа юм чи дөө тийм үү? Нөгөөд нь за тийм юм байна. Та дугаар өгч ямар болоо юм. За би чамруу заадахгүй ингэж юу хайрцууд бас гоё чивжил тий. Гү гадуур ингэ дандаа ингэсэн хүмүүс яваад байгаа байхгүй одоо ингээ хөмсгөн нийлцсэн байхаа та анзаарсан уу? Намсранаар авах гэсэн шүү. Ийм нэг үг байгаа шүү дээ. Одоо хэрвээ чи энэ асуудал проблемыг одоо засч чадах юм бол ууралж хэрэг юм гэж байгаа байхгүй. Засч чадахгүй бол бас ууралж яах юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чин хүн амьдрал гэж түрүү одноо хэлээд байна шүү дээ. Одноог хэлж байгаа үг чинь зөвхөн хөнгөн гэдэг чинь өөрөө цаана айгүй том утга учир байхгүй. Тий, хөнгөн нөгөө илүү том зургаар нь бид нар харж чаддаг бол одоо та хүн бүгдээрээ л гадагшаа онгоцоор нисдэг байх. Хөөрөөл яангууд ингээд хот маань жижиг харагддаг шүү дээ. Гудамжнуу жижигхэн болоод хот бүр жижигхэн болоод тэр хотод тэр гудамжинд тэр айлд байгаа проблемууд жижигхэн болоод тэгээ бүр дайжаа ингээд Улаанбаатар хот маань Монгол маань жижигхэн харагдаад за сая нөгөө сар руу аялсан хүмүүст бол дэлхий жижигхэн харагдаж шүү дээ. Том зургаар нь хэрвээ харж чадах юм бол жоохон тийм хөнгөн амьдрах боломжтой. Бодит түүх манай эхнэр ангистыг хийгээд бүтэн унссан, зарим нь хээтэд унссан. Аюу өөрчлөлт гарсан. Нэгдүгürt намайг загнахаа гэсэн. Намайг байгаар нь хүлээж авдаг. Оо ийм байж болд юм ба шүү дээ. Ийм өвчтөөр солиотой тэгээд нөгөө номш ингээ пенсмензаа ингээ сонсохгүй мөртлөө хэдэн мянган юм цуглуулад ийм өвчтөө ийм метрийн ийм өвчтөө байд юм байна. Энд чинь байхтай зүйл юм байна. Энд чинь хобби юм байна. Сонирхол юм байна. Хүнд хэвчтэй юм. Инээсээ энэ хүмүүс чинь таашаал авд юм байна те. Ингээ цуглуулдаг хүмүүс 1000 төмөрөө дэлхийд хэдэн саяараа байд юм байна. Их юмнуудыг манай том зургаар нь ойлгож эхэлсэн байхгүй. Одоо айгүй амар болчих байгаа байхгүй. Тэгэхээр би ирчүүд зөвлөд байгаа шүү дээ. Нөгөө хотын нэг дарга нь тэгсэн гэвс. Нөгөө ямааны юу болдог хоол болчдөг цэцэг мэцэг авч игж байгаа их нэртэй вакцин илгэчихлээ. Яг тийм зүгээр яг цэцгээ авч иг тэгээд давхар дагуулад инстигийн номыг аваад зөвхөн нэг амьдрал чинь шал өөр болоо шүү. Яг энэ дэр яасан чинь нөгөө зөөлөн хүчний бодлого байхгүй да. Шууд нөлөөд нь ингээд тэр чинь тэр дороо ирэхгүй шүү дээ. Ном уншин, ойлгоно, хоёр уншин. Тэгээд тэрний дараа хагас жилээс тэгээ жилийн дараа бол шал ирж байгаа байхгүй. Өөр өөртөө тэр виз бол чөлөөтэй болно. Малти виз тамаа мамаа үзлээ. Дуураараа дарстай байсан. Бүр цагийн нарны юу аахгүй. Угаасаа байдсан. Байгаар нь хүлээж авна. Тэгэхээр тэр хүн хичнээн амар болж байна. Хөнгөн амьдарч шээ. Би дагаад бас нөгөө нөлөөдгээд би ч хөнгөн амьдарч байгаа байхгүй. Би ч бас хамарлах итгэж шээ тийм ээ. Тэр манай багшийн бас нэг үг яг сайн санаанд орчлоо. Одоо хүн том болсон ч гэсэн бага насныхаа сахилахгүй зангаа хിവэр нь байлгаж явах хэрэгтэй гинэ. Тэгжижил хүн юм ихтэй хүнийг ингээд шинээр ямыг шинээргүй яаж одоо нөгөө нэг юу рейлер яваад ш гадны
борооны усаар машинаар зацуулаад тэнд нь өөрөө тий. Яг ийм сахилахгүй байдлаа том болохоор ингээд өөрөө хумж эхэлдэг. Тэрийгээ ерөөсөө хэвэмтэнд байлгах хэрэгтэй гинэ. Тэгэхээр яг хүний яг тийм сахилахгүй байдлаас богино хугацааны тийм их гоё адреналин ялгардаг юм байна л да. Тэгжиж бас сэтгэн бодох юм чи хөгждөг гэж байна. Тэгэхээр яг өөмөлхийн сахилах гудалт биш. Сахилахгүй байдлыг өөртөө тийм том болсон гэсэн хэвээр нь байлгаж явах хэрэгтэй гэж. Өөрийгөө чөлөөлөх л өөрөө байх гэдэг чинь ялгар утмууд ч юм уу ирээд яангууд хаяхад хайрын санагддаг байхгүй наа. Би үлээж жагаад хагалдаг байхгүй. Тэгээ манай ихнэр аюул дургу. Гэхдээ дургугийн эс тооцоол би өөрөөрөө байхаар таашаа дараа нь загнуулна л та. Гинт цачаагаа гэх тээ. Тэгсэн байсан ч л үлдэг. Тэгээд тэр одоо зүгээр. Ой ер нь бол одоо ер нь зүгээр болж байгаа. Болж байгаа болчихсон тэр чинь бас удна. Өөрөө үчнийг бодох чинь тийм амар биш шүү. Тэгээд та одоо нэвтрүүлгээр яах гэж энийг хэлж байгаа. Одоо үзэн гол чи ийм бодлого явуулж ирсэн юм. Ингээд хамаг юм норчих. Үгүй тэр чинь бол нөгөө нэг ертөнцийн юу жамыг ойлгож байгаа байхгүй. Ертөнцийн жам гэдэг чинь бидний нэг өдөртмийн юмнаас хамаагүй том зүйл байхгүй. Дээрээс бүх юмыг харж байгаа. Тэгэл тэр чинь аяндаа згсэгтэн. За манай гал бид эдэг ярих хооронд бас зургуудаа зураад буусан. Бас хэсэг энийг харж бас гоё. Инээцгээд энэ гоё. Үзэгчтэй харалт та энэ шиг камер лөө. Тэр уруул муруул бол бас байна. Уруу дээр байгаас. Хиний сая хэлсэн уруулаас бол амар л. Манай хиний сая хэлсэн шинэ уруу. Оргоор шүү. Оргоор ороо шүү. Оргоор. Йоо. За одоо бүр нэг гоё хүнийг өгөх гэж байна. Одоо бүгд ийш анхаарлаа хандуулсан ураас Йоо яасан нэрэ нилээ мөлжүртээс яг л байна да. Йоо ямар гоё юм бэ. Антраад бандгуу мөлжүртэй. Энэ зүгийн мөгийн ямар учиртай юм бэ? Би зүгийн бат хийж байгаа. Зүгийн бат хийж байгаа бамбар ш. Йоо энэ өстө ямар гоё юм бэ. Тэр чихнийх байна. Өчигдөр хамраар би өгтлээ. Тэр яг идэх үү? Амар л хоостэй. Наша харалтаа алдраас. Ямар гоё юм бэ. Энэ аюу гоё яагаад. Тэр уруудын харал. Өөрөө яриад тэгээд тэрнийхээ завсраа биднийг ярьж байгаа хооронд энэ гоё сюрпризгээ бэлдэж байгаа. Тэгээ энэ оригинал уран бүтээлчийн гарын бэлтгэх хүнд аюу гоё дурсамжтай. Энэ уруул хийх хэрэггүй болчихлоо. Гоё нэг үзэлцэл зориулсан. Баярлалаа. За цаг аваарай. Цаг гарна. Уруул. Үгүй нэр ер нь амар уруултай хүмүүс байгаа юм шиг. Энэ яг зориулсан уу? Бүгдээрээ үзэлцэл зориулсан. За манай аваарай. Цаг аваарай. Одоо цаг аваарай. Бас зүрхтэй. Одоо гişүттэй уучлах. Хари одоо. одоо их чиг хараа. Нэвтрүүлэг танд. Нэг юу төрсөн байгаа юм шиг. Одоо шатиш камерлаас ахын хар. Одоо наашаач дээ. Тэр өшөөс айгүй урууссан хүмүүс юм а тэр ерөөсөө урууд. Гэхдээ зурм гэж наач нэг амар үнэтэй үүлдрийн нэг юм амар муурнуутай ингэ. Ууруу тийм. Хүүхдэн геномын дээр ингэ дээрээс хараад эсвэл нөгөө багаараа магаар. Эсвэл нөгөө нэг ийм нөгөө бүр турхаа юм пүүдлүүд ш нэг юм ингэсэн. Яг тэр жив шиг. Яг тэгээд тэр донж Амраахыг хар. Өшөөс ямар уруус. Амраа уруулаар нэг явчихсан. Амраа уруулыг за манай үнстэй уруу төрийн бол одоо энэ чинь үнстэй уруу тэгээд юу гişүтээ үйлчлэх юмс байгууллагатлаа. Ерөнхийдөө хичээл нь амрааг сонгоё. Амраа тийш хараад камерлаа хараад. Чи одоо яа игээд байгаа юм ба надад уулчаа. Чи баг
Явчлаа шүү дээ. Наа чи баг урууд дээр ингээ ахаад явж байгаа. Тагцны энэ. Яа. Найч шигээр даа. Яа та энэ яачгүй. Энэ ард үзэгчтэй. Тэ өөр манай аюу гой дончтой байгаа. Тий яснаа гоё. Энэ нэг юм. Энэ нөгөө би лайн майн хүсдэг хүмүүс яг төргүй шүү дээ. Яа. Энэ яснаа гоё юм. Ямар гоё баярлаа гадаа. Жаадл чи гівд очоод. Биш муу гэж бодож зурсан гэнэ. Нэг юм муурлаг байсан байх шүү. Харин тийм байгаа. Нэг юм нэг нүцгэн юм шиг нэг үнтэй нэг муурны үү. Нүцгэн шиг амар их цалтай заяа. Дээрээс нь харна. Сүүл мүлээ хөдлөгчөөд нэг ингээд харж байгаа нэг хажууд байсан. Нөгөө Египтийн үү? Нөгөө нэг юу дандаа хаа маань хажууд. Өөрийгөө хааны дандаа тэр чинь юу зориулж нөгөө тусад мууми энэ хийж байгаа шүү дээ. Бас өөрийгөө мууmiтай шүү дээ. Тийм шүү дээ. Ямар хаа жүжигчдийг бас дуруулаад санагдчихлаа. Тийм байгаа. Манай энтэй гал овтой ястаа хатгалж байгаа. Тэгвэл нөгөө юу ч аюу гоё болох байхгүй. Энд чинь өөр ингээд аюу гоё мэдрэмж те. Өөр нөгөө ивентүүдээс ингээд одоо маркетинг идэрчих гоё болчихлоо шүү. Одоо та хэд юу ч сошиалтаас сүрхий харагдаад байгаа шүү. Тэнгүүд нээлт нь бас аюу өөр. Нээлтэн дээр Үзэх үзэгчдийг манай нийтэн дээр яг үзэгчдийг бол хараад үзэгчдийг таад өмнө зурулчаад жааслаа тэрэн дээрээ бэлгэж болно. Хугацаа алдахгүй бол тэнд очоод найруулагч бариглагч бүр зураг сайлаад байгаа байхгүй. Оо инээдэм тэд нар чи айгу тэд нар чи яг тийм соёл нь бол алдраа тэнд аймгийн зүгээс маш хөнгөө авдаг айгу гоё фаны хүлээж авдаг. За уруулны нэгдүгээр байр. Ерөөсөө тэр чиг манай үнсэлтийн холбооны ерөнхийлөгч нөгөө сошиалын хүн чинь гомдноо болио. Тэр чинь ерөнхийлөгч болохгүй уул хэлээд байгаа шүү дээ. Хамгийн борлуулалт өндөртэй. Хамгийн гараа сайтай. За тэгээ биднээс цаг аваарай. За маш их баярлалаа нэрээ. Яг ийм гоё нөө инээхээр нэг хүний бүр яг яалчгүй н арлуу бүр ингээ өвддөг юм шин. Даг Тэ гоё алга. Тэгээ гоё нөгөө юу чи. Айгуу гоё тий. Бас нэг надад үг хайдаг юм бол чи намайг инээлгсээр хагаад энэ үрчлээгээд үнэхээр яг энд нь сууд юм байлээ. Тэгээд тэр чи өдөр инээ орой унтахтай энийгэл унтна. Энэ бол зовлонгийн үрчлээ. Энэ бол ас жаргалын үрчлээ. Энэ үрчлээ их байгаасаа гэж хүүхнүүд ерөөмөр санаж байгаа. Мөнгө энрүүг нэг жаадсан тэгээд үлгч гарга байна уу? Сая үгийг доорно. Манай гамгийнх нь нөгөө нэг юу студид алдартай хүмүүсээр орж ирсэн хүмүүсээр үгийг бичүүлдэг байсан байхгүй. Хан дээрээ зүгээр нэг маркераар бичээдсэн. Хан нэг юм эслэг автан шиг байта. Тэгээд тэрийг нөгөө нүүхтэй аваагүй яатсан. Тэгээд тэрэн дээр манай цоодлогоо тэгж бичижсэн байхгүй. Хамаг бүхэн боромит арилгахад харин гэрэл зураг шороомит үлдэнэ гэд тэр алдартай үг тэр хан дээр бичсэн байхгүй. Тэгээд цоодл гээл. Тэгээ би чинь наа нэг хундаг мундаг барьсан сууж байгаа шүү дээ. Тэгэхэд яг бичээлээ. Манай боксын инкват өгтлээ амьд явандаа гэдэг нэг үг бичсэн байхгүй. Тэр айгүй утга учиртай үг. Хүн өхөн ойлгомжтой. Гэхдээ тэр хугацаанд амьд явна гэдэг чинь хүн шиг явна. Жинхэнэ хүн шиг явна л гэсэн тийм утгатай үг байхгүй. Гигмитийн айгүй гоё. Зочдороо гоё сэтгэлээ үг өчүүлээд яавал энэ чинь дандаа л нэр үнэтэй хүмүүс ирж байгаа юм чи. Яг нэг дараа нэг зураг авахулдаг л да. Оюунлаг хүмүүсүүдийн үгнүүдийг ихтэй яг ингээд ийм гоё гих мэтчлэн ишлэлүүд байх гоё юм. Зурагчийн өөр баг анхудаа орж ийн юм чи. Дана эсвэл тийм тий өмнө дандаа пензараа ордог шүү дээ. Тэгээ 90 дугаарт нэг тарагчнаар нэг орё. Одоо би нөгөө манай найруулагч хэлсэн шүү. Энэ ах чин юу штэ. Ингээд бас нэлээ нэртэй шог зураач мраач олон жил зурж байгаа гэдгсэн чинь охин нэлээ залуу охин шнэ.
би шог зургийн сайн мэдэхгүй байна. Тарг үрдгийн юмаа гэдэг аа би баг нөгөө тарг үрдгээр айгүй баг тийм юм ууцсан байгаа юм шиг. Манай харин нэвлүүл найруулагч гэсэн байхгүй. Цогтой ярих гэсэн жаа пянц тарг бүрдэг ш тас гэдэг. Таргаар уу. Тэгэхээр энэний дараа таргчин таргийнхаа юугаа тарг маргаа авчаад үрж үзүүлээд яг ингээ хаан дээр тавиад гээд за чи амстаа гээд. Одоо би нөгөө грек йогурт хийж байгаа ш. Ваа. Гэхдээ грек йогурт чинь бүсгүүчүүд хэрэгэлдэг юм нөгөө диет. Тийш. Тэр яг үндэ хэлэхэд сүртэй юм биш байна. Таргаа шүүчих юм байна. За. Таргаа шүүгээл өтгөрүүлсэн тарга чи гэрэг явуулдаг. Үүнэн гоё цэцгээ цаашаа. Тэгсэн бид нар чинь байж та. Шар суу баг 3.1 нь гарч иш сүүнээс. Бид нар ер нь сүүгээд ер нь шар суу худалж авч юм байна. Тэгээ шар суу чи хайр штэ. Чи нөгөө бас нөгөө гэдэс мэдсэвэрлэх арьс үсгээл ингээд зөндөө яадаг бас. Тэг грек йогурт ус гахал. Тэгээ жимстэй яхаар за. За тэгээ манад юу тарг идээрээ одоо ингээд тараад бүгдээрээ манад бөөнөр тарг идэх юм. Бөөнөр тарг идээ. Грек йогурт. Манай таргчдын холбоо. Гадны ингээд гоё скилтэй хүмүүс адилхан зурна, хөгжилтэй зурна. Тэгтээ нэг юм түрүүний хэлдэг нөгөө амьгүй. Манай энэ хүн чинь нэг амьтай зураад байгаа. Ийм ламж биш нэг юм байна шүү дээ. цаад юм ингээд бүр ухаж гаргаж ирээд байгаа. Үнэхээр авьяастай. Ингээ хараад Энэ гайхалтай байсан. танаад биш. Тэгээд авсан. Үнд юу үлээ гэдэг. Өөрөө өөртөө яриас уу. Хөөрхөн cute одоо юу гэдгийг нөгөө насанд өртсөн мөртлөө эн чинь нэг юм хөгжилтэй нэг юм байна. Тэнгүүт яг энэ хүн чинь ингээ бамбруу шиг хөөрхөн ингээ зөв юм апидээд ингээд одоо шинэ чиний одоо юу битхоёр чинь бас нэг багийн сая бүх хотын тоглолтын дээр манай багт ороод бид чи амар ажиллаж байна. Тэгэхэд ингээд манерийн бөмбөг залж малж байгаа нь хөөрхөн байна. Үзэгчдийг хөгж байгаа. Тэр үнэхээр оруулаад байгаа байхгүй. Тэр үнэхээр л залж чадахгүй байсан юм аа. За өнөөдрийн урт цагааны гудамж бол нэр үнэхээр үзэж байгаа үзэгчд хүртэл бүр үнэхээр гоё юм жаргалтай байсан байх гэж бодож байна. Тэгээд нин төрөнд бас манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн бүх зочдоо маш их баярлалаа. Уран бүтээлийн бүр үнэхээр өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд тун удахгүй бас маш гайхалтай драмын жүжиг нээлттэй гэж байгаа. Тэгээд энэхүү драмын жүжигийг очиж үзээд өөртөөгөө одоо өөрийгөө мэдрэх би яг юу хүсэж байна гэдэг мэдрүүлсэн тийм гоё тоглолт болох байхаа гэж бас итгэж байна. За маш баярлалаа. За Тоншул сэтгүүлийн хамгийн сүүлд гарсан одоо дугаар дайжест энэ шилдэг бүтээлийн цомрлог гэдэг юм ном гаргасан. Цогтой ярихтэр ягаад энд ингээд манай бүх уран бүтээлчдийн танилцуулгатайгаа уран бүтээлүүдийг одоо нөгөө дээш нь ингээ харуулж идэх хоёлаа ийшээ гоё. Ингээд юм хөөрхий юм те. Монгол Батэрдний зураач. Тий. Энэ миний зургууд явж байна. Тийм энэ хэнийг Вау, санджаа мааврагыг. Тийм байна тий. Одоо дайжест гэж ярина да, цомрлог гэж ярих. Хуучин цог сэтгүүл энэ төргээд гардаг байсан байхгүй. Улиралт нэг 25 телевизийн номын санд бэлэг барья. Маш их баярлаа. Ямар гоё. Хамгийн сүүлд гарсан арман байгаа. Аранзал зүм гээд ийм зүм бэлэгтэй Монгол хүүхдийг хоош нь хэлмэгдүүлээд аваа явчихж байгаа тийм юу. Одоо нэг тийм арман. Аранзал зүм гэн. Ямар гоё юм бэ. Маш их баярлаа. Хоошо Орос руу ингээд туршилтанд аваа явчихж байгаа. Оросд нөгөө Сталин чинь хүмүүсийн сэтгэл зүйд зайнаас нөлөөлөх юм туршилтууд хийгээд тэрийгэ болохоор нейроэнергетикийн лаборатори гэдэг нэг тусдаа нууц лаборатори байгуулад хүмүүсийг цуглуулад тэгээд яаж юм гэхээр тийм хүнд нөлөөлдөг тийм чадвартай зүм бэлэгтэй тийм улсуудыг бүгдийг ингэж цуглуулж агаад гэмт хэрэг татаад амар сонирхолтой байна багаз. эсэргүү хэрэг татчихж агаад тэндээ цуглуулсан. Үндсэндээ нэг тийм шорон маягийн юм болчихж байна да тэр чинь. Тэгээд яаж исэн гэхэл Монгол ламнараас авчиж исэн. Тэгээд тэр дэлхийн 2 дугаар дайнд нөгөө Москвад 45 км гитлерчүүд ойртсон байсан шүү дээ. Тэр үед нөгөө бүрээд ламнар зад тавьсан энэ гэж ярьдаг шүү дээ. Тэнд болохоор Монгол бүрээд холилдсон ламнар байсан энэ гэдэг тийм яриа байж идэг. Тэгээ энэ болохоор энэ бүх тэр материал нь нууцын зэрэгэлтэй байж идэг. Оросууд одоо ч хүртэл нейроэнергетикийн лаборатори гэдэг юм нь байж байгаа учраас нууцын зэрэгэлтэй. Энэ нэг жоохон тийм юу л гарч явж идэг. Хүмүүсийн аман ярианаас ингээд энэ тэмхээ яригдсан юм юмнуудаас анх эхлээд нэг тийм групп яваад энэ Финландийн нэг нууран дээр очиж судалгаа хийгээд тэнд нь яасан гэсэн чинь бүх тосгоноороо ингээд орой болохоор ингээд нэг дуг дуулаад өөрснөө юм транс төлөвт ороод хүмүүс нь
Тэгээд тэнд яаж ийн үгсэн ямар нэгэн халдвар төвчнөөс болоод ингэж ийн үү тэргээд очоод үзээд байсан. Тэгсэн чинь тэндээ их тийм алдартай бөөнөртэй тийм юу тосгон. Тэгээд явж нөгөөх нь тийм хүний сэтгэл зүйд нөлөөлдөг тийм янз бүрийн юм байсан. Тэрийг анх эхлээд тэрнийг судлаа хийсэн. Тийм эрдэмтдийн анх эхлээд тэр эрдэм шинжилгээний тэр өгүүлбэрүүдийн тэрийг олон нийтэд нэг зарлаж гаргаж ирснээр буцаагаад бүгдийн тэр эрдэмтдээ тэр нейроэнергетикийн төв рүүгээ татаад бүгдийг нууцлалсан. Тийм юм байдаг. 20 хэдэн онд болж исэн туршил, 24 онд болж исэн туршил. Тэр тухайл ингээд хийж байгаа ном нь энэ зараг нэг 1000 үг хэвлүүлсэн зарагдаад дуусчаад байж дахиж хэвлүүлээд байж тээ. Гоё юм тий. Гоё ном байна. Бараг олон кино зохиол юм шүү. Харин тийм нэрээ. Нөгөө хувилгааны хойт дүр хүүхдийг урдлын дүр нь хэлэхдээ миний хойт дүр ингээд төрхөн төрн тэгтээ тэрийг бити синтетэн залаарай. Тэр хүүхэд их учиртай ирэх хүүхэд байгаамаа. Тэгээ тэр хүүхдэд бити номын зааж өгөөрэй. Ерөөсөө ном зааж өгөхгүй. Нэг заа нэг таринууд байдаг шүү дээ. Өөрийгөө хамгаалдаг. За 5 таринтай байхад болно. Тэгээд ингээд тэр хүүхэд учиртай хүүхэд төрнөө л гэлтгсэн. Тэгэл тэр нь учиртай хүүхэд болол Оросууд нууцаар тулгаалж авч яваал. Одоо хилмигдүүлж хэрэг татчихж байгаа тоош нь аваа явчихж байгаа тийм. Манай нэг зарим ламнараас бас тэгж авч явсан гэж яриад байдаг. Гитлер дэрэгдээ Монгол ам нартай байсан гэдэг мэдээллийг Сталин авангуудаа яасан гэхээр Монгол ам нарыг тэр нейроэнергетикийн төвдөө цуглуулсан. Тэгээд тэр Монгол ам нар их тийм сайн ам нар байсан. Тэгээд нөгөө Оросын томчууд нь тэр нейроэнергетикийн төвгөө тийм том лаборатори нууцын зэрэглэлтэй лаборатори байж байгаа шүү дээ. Тэнд нь хинч нэвтрүүлэхгүй байхад Оросын томчууд нь яадаг байсан гэхэлэр зүгээр л тэр чинь яаж ирж байгаа л тэр харуулмаруулуудыг чинь нэвтэрч ороод тэгээ нөгөө таринтай сахар махар янз бүрийн юм чи аваад тэр өмнө өвчин юм тэр хүүхдүүдэд эдгэж исэн барьж исэн тэргээд өчнөө тийм яриануд байж байгаа байхгүй. Тэгээ Монгол лам нар байсан тэр гэдэг тэр нөгөө хотгот хуйлгаадууд энэ тэр чинь заримаас нь авчижсэн байж болох тийм юм байж байгаа байхгүй. Бүх юм нууцлалтай шүү дээ. Ямар гоё. За манай цогт хоёр ах юу барьсан сууж их гоё юм байна да. Марк за юу миний дөө яагаад нэг үзэгч таруулчих та. Миний дэ нэг барьсан. Хором сайтаагаараа. Хором сайтаагаараа. Ах нь яри миний дэ барьчих. Алаа юм байна. Би ч хэрэггүй байна. За энэ юу саяхан бид нар нээлттэй хийсэн Монголын шог зураг гэдэг марк анхудаа гарсан. За Монгол марк гараад ер нь 100 гаруй жилийн түүхтэй. Тэгээ 100 гаруй жилийн түүхэнд шог зураг анхудаа хэвлэж байгаа. Тэгэхээр нөгөө би өөрөө марк цуглуулдаг хүний хувьд уран бүтээлчийн хувьд шог зураачийн хувьд надад давхар баяр болж байгаа байхгүй. Ердөө шог зураг хэвлэгдэхгүй байгаа. За үдс сүртлийн нийгэмд бол мэдээч штэ бас нэг юм нийгмээ шөмжилдэг ч юм уу тэр юу гэдэг утгаараа жоохон хойш нь байгаа гэсэн. Тэгээд ер нь хөөцөлгөө багтаа байсан. Тэгээд 2 жилийн одоо ажил энэ чинь нөгөө Монгол марканд орохын тулд энэ чинь жагсаалтанд орно. Жагсаалтыг ерөнхий сайд батдаг энэ чинь үн цаас учраас тэгээд саяхан одоо 4 сарын 1 инээдмийн баяраа бид нар аль биесээр Монголын үндэсний номын санд төв номын санд нээлттэй хийгээд тэгээ энэ одоо доктор нэгч манай одоо үе энд болохоор манай одоо Ахмад үеийн тоншуу сэтгүүлийн 90 жилийг 30 жилээр хуваагаад тэр жилүүддээ бас уран бүтээл идэвхтэй төөрж исэн хүмүүсийг одоо энэ Арнаан Гүрстугаан зураг хамгийн ихнийх нь Арнаан Гүрстугаа бол манай юу найруулагч юу Доржинбоо ахын аав нь штэ. Хүүн одоо шог зураач цогоогод бас НТВ-гийн найруулагч залуу байгаа. Ингээ 3 үеэрээ бас тоншуултаа холбоотой. За манай Вандгийн өдгийг бас урлагийн гавь сэтгэлтэн мундаг хүн бараг 100 нас хүрээд саяхан бас юу бурхан болсон. Эхний 2 мөн арамсалтай бурхан болсон. Манай Ахмад шог зураач. Дараагийн үе нь болохоор манай ардын зураач Байди багш мөн оног төрийн шагналт манай зохиолч Доржих тугаа энэ хоёрын зураг. Тэгээ миний зураг орсон, Батэрдний зураг орсон. Ийм шог зургийн марк гэсэн. Тэгээ энэ маркийг бас 27 дугаар лээсээ хамт олонда бас дурсгаж байна. За маш баярлаа. Өндөр чи яас их өгөөжтэй бэлгтэй. За. Дугаар вэ. За маш их баярлаа. За. Ямар гоё юм бэ. 25 бид маань маркт олдоо. Нэрээ үнэхээр гоё юм аа. Марк ч өөрөө бас гоё шүү дээ. Тэр орны одоо соёл, урлаг, бүхий л түүх, бүхий л зүйлийг дахин дахин сурчилж яадаг
тийм гүйлгээний хэрэгсэл. Цуглуулга бол ингээд нэг ороод яаж чадчих аддикт байхгүй. Тийм болохоор нөгөө шинийг олж авах юмсан илүү болох юмсан гэдэг. Тэгээд тэр цуглуулга чи өөрөө олон тоогоор болоод ирэхээр бас ийм соёлын урлагийн үндсүүл болчихж байгаа байхгүй. Одоо бидний туусан амьдралыг үзүүлэх. Одоо би ингээд хуучны постэр гэрэл одоо зураг тууц тэгээд хуучны номнууд ингээд марк гэдэг энэ болгон чи ингээд би бол мэдээж аваад явахгүй шүү дээ. Ингээд Монголдоо л үлдэн. Тийм болохоор би өөрийн хүч хөрөнгөөр тэрийг цуглуулад бэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө музей болоод ямар нэг яам томны музей хийж байгаа ажлыг хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр улсдаа цуглуулж юу бэлдээд байгаа байхгүй. Одоо тэр одоо хуучин эдлүүд гэх чи энэ тэнд музейн хэмжээний юмнууд цуглуулж байгаа. Тэр хүмүүс чинь бүгдээрээ л Монголдоо үлдэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө соёлын аягүй том сэтгэлтэй гэсэн. За ингээд урт цагааны гудамж яриул их гой зүйл их байна. Олон сэдв байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань бас нэгэн чимэг болж үнэхээр дундаршгүй их авьяас гэж яхаа аргагүй байгааг харуулсан. Гал одоо маш их баярлалаа. Бүр хөөдөө их баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх зочдтой баярлалаа. Бүгдээрэнд нуран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд 25 дугаар цогцлын урт цагааны гудамжтай үргэлж хамт байж байгаа мөн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ажилладаг Sam Miguel, Calpis, Craft Colo бүгдээрэнд баярлалаа. Дараагийн лоногт уулзцаая. Jump high.